Тэгэхээр ер нь шин зүйлийг мэдэх тэр үр бүтээлтэй ажиллахын суурь бол бит бус өв байдаг. Бид нар энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёрын өв тий. Тэгэхээр хүнийг хөгжүүлэхийн тулд бид нар бит бус өвийг л хөгжүүлэх хэрэгтэй. Бит бус өв дээр суурилсан үйл ажиллагаа бүхэн дандаа шин зүйлийг бүтээждэг. Инновацийг бий болгож идэг. Сайн мэцхан хүмүүс сонсогчдоо энэ удаагийн Хөтөнгөр подкастаар та бүгдтэйгээ нэгэн хүндтэй зочныг оролцуулж байгаадаа таатай байна. За энэ удаагийн дугаараар оюунтай ягч байгаа урьж байна. За Монгол Улсын их сургуулийн докторант. За Сангийн яамд бол 18 жил ажилласан. За бидний сайн мэддгээр 2021 онд Эрдэнэт үйлдвэр маань тогийг тэглэсэн байгаа. Тэрхүү үйл ажиллагааны бас цаад нууц ноёнтон эмхтэй гэж одоо би ойлгож явдаг. Ийм үнийг одоо урьж оролцуулж байна. Урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьсан нэвтрүүлгийн бүх хамт олонд талархснаа илэрхийлье. За оюунтай ягч маань хоёулаа өнөөдөр ингээд чиглэлд явчих. Эхний асуулт та бол дотоод аудитор мэрэгчсэн. Сангийн яамд ингээд ажиллаж байсан хүн тий. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад дотоод аудит хэрэгтэй гэж одоо Монгол улсын их хурлын дарга байсан хүн хэлсэн. Тэгээ Монголд хулгай үнэхээр нүүрлчихэд байгаа мó? Эсвэл Монголд хяналтгүй байдал газар аваад байгаа мó? Яг бодит нөхцөл байдал таны хувь судлаач болон ажиллаж исэн туршлагатай хүний үүднээс юу гэж харж байгаа? Ер нь энийг ярихын өмнө дотоод аудит гэдэг бас тодорхойлолтой хүмүүст хэлхийн зүйтэй байх. Яагаад тэгэхээр энэ талын тодорхойлолтыг тэр бүхэн бас мэддэггүй. Тэгэхээр дотоод аудит гэдэг нь маань юу юм бэ гэхээр байгууллагын үйл ажиллагааг сайжруулж гэж байгаа. Үнд цэнийг нэмэгдүүлэх үүднээс хараат бус баталгаажуулалт хийх буюу зөвлөх үйл ажиллагаа. Тий. Тэгээ дотоод аудит гэдэг нь өөрөө эрсдлийн удирдлага, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаан дээр системтэй үнэлэлт өгүүлэлт өгч байгууллагыг зорилгодоо хүрэхэд нь тусалдаг. Ийм тогтолцоо байхгүй юу? Тэгэхээр үнд цэн нэмнэ гэдэг бол их урт хугацааны ажил шаардсан ажил. Үйл ажиллагааг сайжруулах бол бас харьцангуй хялбар байж идэг. Тэгэхээр энэ хоёрыг хосолж хийж дотоод аудит байгууллагад зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулах ёстой. Одоо бол дотоод аудитын хөгжил бол баталгаажуулалтынхаа түвшинд байгаа гэдгийг олон улс хүлээн зөвшөөрөд байгаа. Яг гэвэл олон улсын дотоод аудитын институт гэж Америкт байдаг. Тэгэхээр энэ төв өнгөрсөн онд ямар судалгааны тоо баримт гарсан бэ гэхээр дотоод аудитын баталгаажуулах үйлчилгээ нь 76.4%, зөвлөх үйлчилгээ нь 23% гэж байгаа. Тэгэхээр ийм бага зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Тэгэхээр үн цэн бид нар байгууллагад тэгэл нэмж чадахгүй байгаа байхгүй. Нөгөө тэгвэр үн цэн нэмхийн тулд дотоод аудит байгууллагад тэр эрсдлийн удирдлага, дотоод хяналт, засаглал дээр нь хараат бусаар бодтойгоор системтэйгээр үнэлгээ өгөх ёстой. Гэтэл энэ үнэлгээг зөв өгч чадахгүй байна гэдэг маань өөрөө дотоод аудитын зөвлөх үйлчилгээ бол дутагдaltaй байгаа гэдгийг харуулж байгаа. Тэгээд дотоод аудитын институт маань алсын хараа 2035 гэдэг энэ хөгжлийн баримт бичгээ тодорхойлсон. Сая 1 сарын 9-өөс эхлээд мөрдөж эхэлж байна. Тэгээ энэ тодорхойлолтын дээр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ өөрчлөгдөн хувьсах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл зөвлөх үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй байна. Зөвлөх үйлчилгээ гэдэг маань шийдлийг тодорхойлдог шүү дээ. Ирээдүйг бий болох тэр зүйлийг тодорхойлдог. Гэтэл энийг тодорхойлж чадахгүй бол 2035 гэхэд энэ мэрэгжил үгүй болно шүү гэдэг бас өөрсдийнхээ мэрэгжлийн тал дээр эрсдэл байгаа гэдгийг бол анхааруулад нийт дотоод аудиторуудаа зарласан. Тийм учраас дотоод аудиторуудыг дэлхийд даяар байгаа энэ үйлчлэгийг эрхэлж байгаа бүх хүмүүс хувь нэмрээ оруулаач гэдэг ийм хүслийг бас тавьсан байна. Уриалга явж байгаа тийм. Тэгэхээр Монгол улсын дотоод асуудлыг та миний түрүүний асуусанчлаа юу гэж харж байгаа. Яг байгууллагууд үнэхээр ингээл тайлангаа X-лэл те ингээд яваад хахаар хохирол нь юу гэдгийг хэрвээ бид нар бүгд дотоод аудитаа зөв хийлгээд явах юм бол дотоод аудит маань ажиллах ёстой зарчмаараа ажиллах юм бол ямар үр дагавар үр дүн гарах вэ? Ирэх хүртэл. Яг манай улсад хөгжиж байгаа нөхцөл байдлыг харахад ерөнхийдөө аудитын хүмүүс их хвчлэн зардлын оновчлол гэдэг талаас хардаг. Санхүүгийн аудитл гэж ойлголт дийлэнх байдаг. Гэтэл дотоод аудит өөрөө системчлсэн үйлчилгээ байхгүй юу? Тэгэхээр тэр байгууллагын бүх зүйлүүд дээр анхаарал хандуулж чадсанараа байгууллагын зорилготой хүрэхэд нь тусалж байгаа. Тэгэхээр байгууллага бүхэн зорилготой хүрээд явна гэдэг чинь улсын хэмжээнд үйл ажиллагаа явж байгаа аж ахуйн нэгж бүхэн үр ашигтай, үн цэнтэй үйл ажиллагаа явуулах боломжтой. Үн цэн нь нэмэгдээд байна гэдэг чинь тухайн байгууллагын хийж байгаа тэр
одоо хувьцаа байна уу, эсвэл хөрөнгө оруулагч нарт байна уу, оролцогч бүх талуудад сэтгэл ханамжтай тэр одоо үйлдвэрлэл үйлчлэгээ явуулах боломж бүрдэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар асуудлыг ер нь системээр нь харж сурах хэрэгтэй. Тэгэхгүй ганцхан өнцгөөс хэсхэн талаас нь хараад яана гэдэг чинь асуудлыг зөв шийдлийг олж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ шийдлийг олоход л дотоод аудит тусалдаг. Тэгэхээр маш чухал мэргэжил байгаа. Тийм учраас эрсдлийн удирдлага гэдэг юмыг бол анхаарч ажиллах юм шаардлага байгаа. Яагаад гэхээр агуу философч Платон хэлсэн байдаг шүү дээ. Газарт бол асуудал байдаг, тэнгэрт шийдэл байдаг гэж. Тэгэхээр асуудал бол хаа сайгүй байгаа. Энэ асуудлыг шийдэхэд тусалдаг хүмүүс бол дотоод аудит гэж энгийнээр ойлгож болно. Тэр нөгөө байгуулагчин дотоод нөгөө соёлоороо хоорондоо нөгөө найзан дундаа ажилладаг болчтой шүү дээ. Өө хийх чээ тэр их чээгээд. Тэнгүүд нөгөө гүйцэтгэх удирдлагын зүгээс, захирлын зүгээс одоо байгууллагатай яг үнэнгээсээ юу болох гээд байгаа вэ гэдгийг л мэдхийг хүсэж байгаа үстэй тий. Тэгэлгүй яах вэ? Ер нь байгууллага яг уу сайхан харьцаатай байх ёстой. Энэ бол байгууллага соёл. Гэхдээ нэг юмыг маш сайн баримтлах ёстой. Энэ юу юм бэ гэхэл зарчим. Тэгэхээр юуг хийж болох вэ? Тухайн байгууллагатай юуг хийж болохгүй вэ гэдэг энэ зарчмыг л маш сайн мэдэх ёстой. Зарчим гэдэг нь манай өөрөө байгалийн хууль. Тэгэхээр байгалийн хуулиа бид нар мөрдөөд явах юм бол зүгээр энэ ахуйн хууль бол өөрөө аяндаа мөрдөгдөнө. Тэгэхээр өнөөдөр ягаад проблем үүсэж байгаа юм бэ гэхээр хууль дүрм хэрэгжихгүй байгаа л гэсэн үг шүү дээ. Хууль дүрм хэрэгжихгүй байна гэдэг чинь зарчмаа хэрэгжүүлэхгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр зарчим хэрэгжихгүй бид нар энгийн зүгээр энэ материалын төвшнийхаа зарчмыг хэрэгжүүлж чадахгүй бол байгалийн хуулиа ч гэсэн зөрчиж явж байгаа. Тэгээ энэний үр дагавар өөрөө маш их. Тийм учраас нөгөө бидний уламжилж ирсэн монголчууд маань ямар зарчим баримталдаг вэ гэхээр жамыг дагаж амьдрах ёстой. Тэгээ энэ бол ёстой. Ёс. Хэрвээ жамыг дагаж амьдрах чадахгүй байх юм бол зүй тогтол буруу хэрэгнэ л гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бид нар бас тийм таатай зүй тогтлоор амьдрах чадчихэв нүггүй юу гэдэг асуулт хүн бүхэн бас өөрсдөө бодох хэрэгтэй. Жам ёсоо дагаад явах юм бол зүй тогтол аяндаа өөрөө зөв болоод явна. Өөрөөр хэлбэл үүлийнх нь тэр үр өөрөө аяндаа боловсрдог. Тэгэхээр зөв үр боловсроод явна гэдэг чинь өөрөө зөв зүйл аяндаа бий болно. Зөв зүйл бий болно гэдэг чинь үнц нь өөрөө аяндаа бий болох ёстой. Энэ бол жам ёсны хууль. Тэгэхээр дотоод аудит тухайн байгууллагын соёл болон засаглалыг эрсдлийн удирдлагын одоо зөвлөх үйлчилгээ тий өөр нэг үнцэн засаглалын зөвлөх үйлчилгээнүүд өгдөг байдлаар бизнес бол яг хөгжүүлэгч бол биш. Яг оролцохгүй тий үйл ажиллагаанд нь. Зүгээр ямар судалгаанууд, шинжилгээнүүд гэдэг ч юм уу энэ зарчмуудаараа ингэж багцлж харж агаад засаглалынхаа зарчмуудаар тэгээд тухайн байгууллагыг л дараагийн түвшинд гаргаж ирэх гэдэг. Тэгэхээр таны хувьд одоо дотоод аудитыг Монгол улсын олон байгууллагууд дээр хийжсэн байлгүй магадгүй. Тэгэхээр ерөнхий нийтлэг нэг монголчуудын Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагад нэг ийм асуудал байдаг да. Энэ л одоо шүдний өвчөн. Энэ л манай монголчуудыг урагшнд явуулахгүй байгаа гэдэг. Тэр нэг 2-3 асуудал юу гэдэг вэ? Ер нь яг манад хөвсөн аудитын соёл бол санхүүгийн баримт дээр үнэлгээ өгдөг. Тэгээ энэ үнэлгээ нь өөрөө нийцлийн хэмжээнд гаргасан дүрм журмын хүрээнд байна уугүй юу гэдгийг л харж байгаа юм. Гэхдээ энэ дүрм журм нь өөрөө яг бас тухайн байгууллагыг үйл ажиллагаа явуулахад оновчтой яг боловсруулагдсан зүйл мөн үү биш үү гэдгийг бас дүгнэх юм хэрэгцээ шаардлага үүсэж. Эдгээр бүгд хоорондоо уялдаатай байхгүй. Тэгэхээр нийцлийг бид нар дүгнэх ёстой гэдэг маань өөрөө цаана юу байгаа юм бэ гэхээр бодлогын асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр бүх юмыг бид нар хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд эхлэлийн цэг гэдэг зүйл байдаг. Энийг бол нөгөө шинжлэх ухааны хэлгээр систем сэтгэлгээнд эхлэлийн цэг чухал гэж ярьдаг л да. Тэгэхээр бид нар бодлогоо зөв тодорхойлох юм бол тэр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаа явагдаж байгаа. Үйл ажиллагаагаа бид нар зөв хэрэгжүүлээд өөрөөр хэлбэл зарчмын дагуу хэрэгжүүлээд явах юм бол тэрний үр дүн өөрөө аяндаа зөв гарна. Ерөөсөө л юм 3 цаг зүйл байна. Тэгэхээр бодлогоо бид нар зөв тодорхойлж чадахгүй бол тэрийг хэрэгжүүлэхэд маш их асуудал тулгарна. Асуудал тулгарч байгаа хувьцаа төрөүний нөгөө өөр чи ярьдаг засаглал тий байгууллагын засаглал дотор өөрөө байгууллагын соёл байгаад байгаа. Тэгэхээр тэр соёл өөрөө бас ямар соёл байна вэ гэдэг дээр анализ хийх хэрэгтэй дотоод аудиторууд. Яа тэгэхээр ер нь байгууллагын соёл бол өөрөө тухайн орон зайнаас их хамааралтай. Орон зай ямар байгаа юм бэ гэдг нь тухайн байгууллага анх үүссэн үүслээс бас их хамааралтай. Тэгэхээр дандаа нэг уртлын имийг эргэж харах гэдэг нь бид нар. Тэгэхээр уртлын зүйлээ харж агаад бид нар одоо цагийнхаа дүгнэлтийг хийгээд ирээдүйд энэ маань ямар үр дагаврыг тухайн байгууллагад бий болох гэдэг юм бэ гэж өөрөөр хэлбэл 3 цагийн уялдаа холбоог аудитор хүн маш сайн шинжилж тэрүүнд нийцсэн шийдлийг тодорхойлж явах хэрэгтэй.
өнөөдөртөө бол яг ийм 3 цагийн холбоосыг харсан шилүүд бага байгаа учраас үр дүнгээр илэрхийлэгдээд байгаа зүйл байхгүй юу. Тэгэхээр аливаа зүйлд бол үр дүнд суурилсан хян шинжилгээ үнэлгээ хийн гэдэг маань үр дүн маань өөрөө зөв гарч чадахгүй байгаад байна гэдэг чинь тэнд одоо цагийнх нь байдлын зөв шинжилж чадчихэв үү? Нөгөө шалтгааныг нь олж чадчихэв үү? Өмнөх үеийнх нь тий гэдэг асуудал бас яригдчихэж байгаа. Нөгөө тэгвэл асуудлыг бид нар системээр нь бас харж чадчихэв үү? Нөгөө бодлого хэрэгжилт үр дүн гэсэн энэ систем талаас нь бас харж чадчихэв үү? Нөгөө тэгвэл байгууллагын засаглал гэдэг нь маань юу юм бэ? Соёлыг хэн бүрдүүлээд байгаа юм бэ гэхээр хүн бүрдүүлээд байгаа. Тэгэхээр тухайн хүнтэй холбоотой асуудлыг бид нар цогцоор нь бас харж чадчихэв үү гэдэг асуудлыг харж байна. Тэгэхээр ер нь аудит үнэлгээ өгнө гэдэг зүйл маань өөрөө тухайн орн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд бол орон зай, тэнд ажиллаж байгаа хүн, тэгээд эрхэлж байгаа үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрм журам, хийж хэрэгжүүлж байгаа байдал гэдэг асуудлыг бүх талаас нь харах юм шаардлага гарч ирж байгаа. Цаг хугацааны асуудлууд ч гэсэн энэ дээр хамаарагдана. Тэгэхээр тэр үйл ажиллагаа өөрөө өнөөдөр болж байгаа мэт боловч ирээдүйд эрэг нөлөө үзүүлээд байгаа юм уу? Сүрэг нөлөө үзүүлээд байгаа юм уу гэдгийг бид нар тооцож үзэх юм шаардлага гарч ирж байгаа. Ерөнхийдөө дотоод аудитор бол 3 цагт шалтгааны нь одоо цагтаа нь ирээдүйд бий болох нөхцөл байдалтай нь харж чадаж гимэж үр дүнтэй шийдлийг тодорхойлох боломжтой. Тэгэхээр хөтөч байж болно, чиглүүлэгч байж болно, дотор нь ороод ажиллаад тахтах болно биш. Хүмүүсэд дэм өгж болно. Тий. Тэгэхээр ийм нэг худалдааны байгууллага ашиг олох гээд байгуулагдсан байгаа шүү дээ, тий. Тэгэхээр мэдээж гадаад дотоод худалдаа хийхин тулд дотоод аудит, ISO-гийн стандартуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй болчихж байна, тий. Тэнгууд одоо худалдааны компани учраас тухайн байгууллага зөвхөн ашиг орлого гэдэг номер 1 алсын хараа бодлоготой байгаа тий. Тэнгууд тэрэнд нь хөндлөнгөөс зөвлөгөө өгөөд танах одоо юу гэдэг эрүүл ашиг гэж гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар ингээд зөвлөдгөө л гэсэн үг үү тий. Бодлогын төвшөнд гэдэг дээр нь яг юу гэж ойлгох вэ? Ганцхан бодлого гэдгийг бид нар ашиг гэж харж болохгүй. Тэгээ ер нь хүн өөрөө энэ хорвоод ирэхдээ яах гэж ирж байгаа. Тэр зөвхөн ашигын төлөө ирээгүй шүү. Тэд эд хөрөнгөд төлөвлөхийн төлөө ирээгүй. Тэр ашиг гэдэг чинь материалын зүйлийн төлөө ирээгүй. Бидний өвгдөөс бидэнд юу сургасан бэ гэхээр ер нь хүн энэ хорвоод ирэхдээ өмнө бид нар нэг өмнөх төрлөө бид нар энэ насандаа эдлээд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний тэр амин чанарыг дандаа дээшлүүлж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр амь ухаан гэдэг юм монголчууд бол гаргаж тавьчихсан. Тэгэхээр амь ухааныг бид нар хөгжүүлж ирэх ёстой. Тэгэхээр энэ бол байгууллагын бүх хүмүүсэд хамааралтай зүйлүүд. Амь ухаанаа бид нар хөгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ гэхээр бусдад бас хэрэгтэй зүйлийг хуваалцах хэрэгтэй байхгүй юу? Дотоод аудитын нэг өөрөө юм бидгийн хуваалцах гэсэн үг байдаг. Манай олон улсын дотоод аудитын институт. Тэгэхээр бид нар өөртөө байгаа зүйлээ бусдад хуваалцаж, бусдад дэмжлэг үзүүлж явж чадсанараа бусдыг ч хөгжүүлэх боломжтой, өөрөө ч тэр хэмжээгээр хөгждөг. Ер нь байгалийн хууль маань өөрөө нөгөө өвөө авааны хуулийн дээр тохирдог учраас бусдад өгсөн өглөг маань буцаал тухайн хүнийг дандаа хөгжүүлж идэг байхгүй юу? Тэгэхээр ер нь хүн ашиг олно гэдэг чинь өөртөө юм авах гээд байна да. Ашиг олно гэхээсээ илүү миний энэ хийж байгаа үйл маань өөрөө бусдын сайн сайхны төлөө юуны төлөө хийж байгаа гэдэг тал дээр үзэл бодлоо баримтлах хэрэгтэй. Тэгэхээр бид нарын нөгөө нэг ашиг олно гэж өөртөө авах гээд байгаа үзлийг нэгсэнтэй өөрчлөнө л гэсэн үг. Бусдад эхлээд өгнө. Бусдад өгч чадсанараа тэр хүнд тусалж байгаа. Эргээгээд тэр тусам хүсээгүй байгалийнхаа зам ёсоор тэр хүнд эргээд тэр хүн ч хөгждөг байхгүй юу? Одоо би чамд нэг мэдлэг зааж өглөө гэхэд тэр мэдлэгээсээ би дараагийн хүнд заах мэдлэг маань арай өөр төвшөнд сайжраал явна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол эхлээд өгөх хандлага руу гол явна. Тэгэхээр нөгөө манай арилжааны компаниуд чинь бизнесийн сургуультай заалгаж байгаагаан ч тэр те юу гэдэг 90-ад оноос яваад ганцхан 8 гэдэг ч юм уу те явж ирсэн замналаараа ч тэр одоо бүр түүхээс аваад үзэх юм бол нөгөө Адам Смитийн одоо онлоор тэ маань нэг зах зээл үл үзэгдэх гар гэдэг ингээд тавигдсан байж. Тэгэхээр нэг нуур зах зээл гэдэг нуур байлаа гэхэд би энийг нь авах юм байна, энийг нь авах юм байна гэдэг тийм авах, хувааж авах гэдэг одоо засаглах гэдэг ийм зарчмаар зах зээлтэй хандаад байгаа шүү дээ тэ. Тэгэхээр энэ дээр таны ярьж байгаа ярианууд арай үндэс суурь тэр бодлого гэдэг зүйл дээр өөрөөр тавигдаж орж ирээд байна л та. Тэр нуурандаа одоо хуваалцах тухай ойлголт орж ирээд шүү. Тэгэхээр эн чинь цаана тэр Адам Смитийн онолтой ч юм уу тэр язгуур эрх ашигынхаа ойлголтуудтай зөрчилдөж байгаа юмнууд гарч ирээд байгаа юм шиг санагдаж байна.
Яг үнэ. Яг тэгвэл Адам Смитих бол ерөнхийдөө нөгөө баялаг бүтээхийн тулд илүү өрсөлдөөн тал дээр явж байгаа шүү дээ. Гэтэл тэр Адам Смит чи өөрөө онлоо 1776 онд энэ үндэсний баялаг гэдэг номоо бичсэн. 96 онд энэ ёс суртахууны онлоо өөрөө гаргасан байхгүй юу? Тий. Тэгэхээр ёс суртахууны онол дээр суурилж үндэсний баялаг хуваарлагдах ёстой. Одоо бол бид нар яг зөвхөн үндэсний баялаг гэсэн тэр онолоор нь илүү явж өрсөлдөөн гэдэг юм дээр яваад байгаа. Тэгэхээр өрсөлдөөн өөрөө ямар орон зайг бий болгодог вэ гэхээр тэнд илүү бие биенээсээ давах гэсэн тэр сэтгэл, өөрөөр хэлбэл бие гэсэн бие үзлийг хөгжүүлдэг байхгүй юу? Тэгвэл энэ бол тийм биш. Ёс суртахуунтай өрсөлдөөн өөрөө юуг бий болгох вэ гэхээр бусдад тусалж иж өөрөө хөгждөг ийм зарчим руу оруулж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд үзэл санааны ялгаа байгаа үст тий. Тэгэхээр бид нар харин зөв үзэл санааг одоо нэвтрүүлэх юм шаардлага гарч ирж байгаа. Ёс суртахуун гэдэг маань өөрөө зарчим. Зарчим гэдэг маань байгалийн хууль гэдгийг манай эрдэмтэд бас нотолсон. Тэгэхээр бид нар байгалийн хуультай нийцсэн үйлдвэрлэл үйлчлэгээ явахад аяндаа тэр өөрөө мандан бадраад ашигаач өгнө, үн цэнэч нэмэгдүүлнэ, тухайн одоо үйлдвэрийн үн цэнийг өсгөнө гэдэг чинь тэнд илүү ашиг бий болох боломж нь бүрдээд ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр эхлээд бид нар үн цэн гэдэг асуудлаа ярьж иж дараа нь үнийн асуудал бол яригдах хэрэгтэй. Бизнесийн value тий. Бизнесийн үн цэн бол одоо юу гэдэг цаг хугацаа хэмнэдэг тий хэрэглэгчийн үйлчлүүлэгчийн одоо ажлын амьдралыг хөнгөвчлөдөг гэдэг илүү хүнээ одоо амарчлах тал руу н оруулж ирээд байдаг тий. Бизнесийн value тий. За бүр яг томьёолох юм бол ерөөсөө цаг хугацааг хэмнэх хэрэгтэй юм билээ л дээ. Ингээд явчихгоо. Тэгэнгუთ энэ жам ёстой холбоотой үнцэн гэдэг дээр чинь маш олон зүйлийн эрх ашиг агуулгадад ороод ирж байна л да одоо. Ногоон орчин тий. Хүний нөгөө байгуулагч өөрөө хүндээ зориулагдсан байх хэрэгтэй гэдэг нөгөө тухайн хүнийх нь эрх ашиг гэдэр агуулгадад ороод ирж байна. Тэгэхээр танихаар бол энэ үнцэн нь яг аль талаараа эсвэл яаж томьёолвол эвтэйхэн болохоор байна. Ер нь бол яг цаг хэмжин гэдэг чинь бид нар технологи ашиглаж байна тийм энэ ашиглахаас аргагүй энэ бол хөгжлийн нэг хэлбэр зөв. Нөгөөтэйгөр ногоо орчин гэж байна. Энэ ер нь зүгээр харагдах байдал, арга тал. Гэтэл яг бид нар одоо юуг орхитуулчаад байгаа юм бэ гэхээр бэлэг талыг орхитуулчаад байгаа юм. Арга тал хөгжөөд байна өнөөдөр. Гэтэл арга талыг хөгжүүлснээрээ бас ямар сөрөг үр нөлөө бий болж байгаа юм бэ гэдгийг нэгдсэн үндэсний байгууллага тодорхойлцсон. 2015 онд доктортой хөгжлийн зорилт гэдэг юмыг хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байгаа боловч хэрэгжилт ерөнхийдөө 10 гаруй хувьтай л байна. Яагаад гэхээр бид нар ямар хүрээлэн буй орчинд амьдарч байгаа гэдэг маань хинт ч ойлгомжтой. Өнөөдөр ч гэсэн Улаанбаатар хоттой бид нар ямар хүрээлэн ямар орчинд бид нар хүрээлүүлээд байж гин гэдэг чинь асуултын тэмдэг байгаа. Аргаар ажиллаад шинжлэхүүнтэй ноцолтол байгаа шүү дээ. Гал унтрахтууд. Яг үнэн. Гэтэл шийдэл байхгүй. Тэ. Гэтэл бэлэг талаа бид нар хөгжүүлж чадаагүй байгаа. Бэлэг талыг хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь яг хиймэл оюун ухаан бол хөгжиж байна. Оюун хиймэл оюун гэж байгаа хөгжиж байна. Гэтэл хүн хиймэл оюунаас ялгагдах зүйлтэй шүү дээ. Ямар зүйлтэй юм? Бид нар ухаантай байхгүй юу? Ухаан гэдэг юм байна. Тэгтэл энэ бэлэг ухааныг бид нар хөгжүүлээгүйгээс болоод тэр эрэг нөлөө үзүүлдэг зүйл бол орхигдчиход байгаа. Тэгэхээр арга бэлэг хоёр өөрөө нийлжиж л амийг бий болгоно. Арга бэлэг хоёр нэгдээгүй тохиолдолд бол амь ухаан хөгжихгүй. Тэгэхээр амь ухааныг хөгжүүлжээж тэр өөрөө амьдрах байхгүй. Гаргаж байгаа шийдвэр өөрөө амьдрна. Гэтэл өнөөдөр бид нар маш их шийдвэр гаргаж байна. Маш их арга хэмжээнүүд авч байна. Технологи маш сайнаар шинчилж байна. Яг үн чанартай үр дүн байхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр үр дүн гэдэг нь манай ямар зүйл дээр бий болох вэ гэхээр тэр амилж ээж, амь ухаан хөгжиж үр дүн гарна. Тэр үр дүн нь өөрөө зүй тогтолтой нийцсэн буюу жам ёстой нийцсэн үйл ажиллагаа бол зөв зүй тогтлыг бий болгоно. Өнөөдрийн бий болоод байгаа зүй тогтол ч өөрөө зөв зүй тогтол биш байгаа байхгүй. Жам ёсны эсрэг зүй тогтол болоод байгаа. Тэгэхээр зүй тогтол гэдэг юмыг бол хүн бүтээдэг. Жам ёс бол өөр төрж бүтдэг зүйл байхгүй. Тэгэхээр бид нар жам ёсоо гээцэн тохиолдолд бий болоод байгаа зүй тогтол ч өөрөө тухайн хүний нөгөө арга талаас бий болсон л зүй тогтлоод явж байгаа учраас сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа. Харин бид нар жам ёсныхаа дагуу хөгжих юм бол энэ арга бэлэг хоёр нийлжиж амь ухаан хөгжин, амь ухаан хөгжиж үр дүн өөрөө зөв бий болно. Өөрөөр хэлбэл зөв зүй тогтлын дагуу хөгжинэ гэсэн. Зөв зүй тогтол бий болоод байна гэдэг бий болох юм бол бид нар жам ёсныхаа дагуу аяндаа өөрөө үр боловсрдог.
Тэгэхээр манай монголчууд энийг бас үүлийн үр гэж нэрлэдэг те. Үүлээ зөв хийгээд явж хахад үр нь өөрөө боловсрдог зүйл байхгүй юу. Тэгэхээр ямар ч шалтгаангүйгээр тэр бий болно. Тэгэнгүүт би таны ярианаас ойлгочлоо л ингэж ойлголоо. Тухайн байгууллага дээр ямар ч арга тал буюу хитрхи нөгөө олц ашиг гэдэг зүйлээ хөөгд байгаа юм байна. Ерөнхийдөө дийлэнхтэй. Тэгэхээр чи бодлогын асуудал байгаа юм байна. Бүр язгуураасаа анхныхаа сургаал номлолоос. Одоо бэлэг талыг оруулна гэдгийг яг юу гэж байгууллага дээр одоо бодлого дээр нь бэлэг талыг оруулна гэдэг нь ашигынхаа хажуугаар юуг уртаа тавих хэрэгтэй гэж ойлгох вэ? Ер нь хүнээ хөгжүүлнэ. Хүний хөгжил тий. Хүнээ яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал гарч байгаа. Хүний хөгжлийн талаар хүмүүс бол маш их ярьж байгаа. Гэхдээ яаж гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр хүнээ хаашаа чиглүүлж хөгжүүлэх. Одоо ашиг олдог хүн болгож хөгжүүлэх үү эсвэл хүн шиг хүн болгож хөгжүүлэх үү юм тийм байх уу? Хүн шиг хүн болгоно. Хүн шиг хүн болгохын тулд яах вэ гэхээр хүн өөрөөгөө л тань. Тий. Өөрөөгөө таньсан хүн бүхнийг таньна гэдэг үг үүдэг. Тэгэхээр бүхнийг таньна гэдэг маань юуг мэдэж байна гэхээр зам ёсыг мэдэж байна л гэсэн үг. Тэгэхээр хүн өөрөөгөө таниад ирэхээр зам ёсыг таниад ирэхээр зарчимтай л ажиллана гэсэн үг. Зарчимтай ажиллаад ирэхээр зарчим чинь өөрөө байгалийн хууль байхгүй юу? Байгалийн хуультай нийцнэ л гэсэн үг. Байгалийн хуультай нийцээд амьдрахад зүй тогтол өөрөө аяндаа бий бол. Хүн тэр өөрийгөө олохын тулд өөрийнхөө ер нь монголчууд яадаг вэ гэхээр 7 дэд эцгэл судалдаг. Яагаад тэгэхээр би ямар өв тээж ирсэн хүн юм бэ гэдгийг өөрийн чинь ямар өв тээж ирсэн бэ гэдгийг би бол хөндлөнгөөс хараад мэдэхгүй. Тэгэхээр өөрөө тэрийг илүү сайн мэднэ. Яагаад тэгэхээр ЮНЕСКО 2009 онд соёлын статистикийн хүрээг шинжилсэн. Энэ соёлын статистикийн хүрээг энүүн дээр суурлаад манай Монголын соёлын статистикийн хүрээг шинжилгээ ухааны технологийн их сургуулийн багш нар бас шинжилсэн. Энэ шинжилэлтэнд юуг харуулсан бэ гэхээр соёлын бит бус өвдөр суурилж бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээний суурийг боловсруулсан байхгүй юу. Тэгэхээр хүн хөгжин гэдэг чинь өөрийнхөө өвдөр суурилж л хөгжих ёстой. Өөрийнхөө онцлог дээр тийм. Тэгэхээр нөгөө хүүхэд математикта чадварлаг багт нь биеийн тамирын хичээлд угаасаа хүчин чармаалт гарахгүй гэдэгтэй адилхан математикийн эсвэл одоо дуулж бүжиглэх нь эхлээд ядаж тэрүүгээрээ сайжирнаа л гэсэн үг болж тараад байна тийм. Тэгэхээр өнөөдөр Монгол улс иргэн баян бол хүм улс баян гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр таны ярьж байгаагийн худлаа юм шүү. Хүн болгон баян байлаа гэд улс хүчтэй баян болохгүй юм шүү. Баян гэдэг чинь өөрөө харьцангуй ойлголт. Юугаараа баян бэ? Тий. Хүн ямар үед баян юм бэ гэхээр сэтгэл дүүрэн үед баян байдаг байхгүй юу? Ер нь сэтгэл хоосрно гэдэг юм байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр хичнээн эд хөрөнгө байгаад сэтгэл хоосон байх юм бол хүнд аж аргал байдаггүй. Тэгэхээр аж аргал ямар үед ирэх вэ гэхээр сэтгэл дүүрэн үед ирдэг. Ямар хүн одоо илүү бүтээл гаргадаг вэ гэхээр сэтгэл дүүрэн хүн бүтээл гаргадаг, шинэ бүтээл гаргадаг. Тэгэхээр шинэ бүтээл гаргадаг энэ зүйлийг бол манай математикч, академич, Монголын эрдэмтэн Жаданбай бол тодорхойлсон байгаа нэг ертөнцийн хандлага гэдэг. Тэгэхээр сая нөгөө буруу ойлголтоор асуучих шиг боллоо. Нөгөө хэд аргын талаа яриад одоо иргэн нь хөрөнгө баялагтай бол улс баян гэд тодорхойлоод тэрний араас л бүгд гадаадын хөрөнгө оруулалт ч гэдэг юм уу уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ гадагшлуулъя, зарыг импортлж оруулж ирээ, экспортлж зарыг ашиг олъё гэдээ яваад байгаа шүү дээ манай бодлого бол. Тэгэхээр энэ чинь өөрөө бүтэн биш. Тэр нөгөө ам ухаан гэдэг зүйлтэй холбогдохгүй. Цэвэр нөгөө хүний материаллык хэрэгцээн дээр тулгуурлаж байгаа болохоор энэ чинь бодлогын хувьд өөрөө улс орн тэр чигээрээ асуудалтай байгаа юм болоо гэж би асуудаг байхгүй. Тийм. Ер нь тийм. Яг тэгэхээр бодлого өөрөө аргын тал дээр суурилсан бодлого ч өөрөө амьгүй байгаа учраас үр дүн гарахгүй шүү дээ. Бид нарын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд нэ л гэдэг. Гэтэл хүн бүхэндээ тэр чинь наалтцгүй байгаа байхгүй. Тэгэхээр үр дүнгүй байна гэсэн үг. Тэгэхээр бид нар бодлогоо зөв тодорхойлчих юм бол аянда тэр бодлоготойгоо нийцсэн бид нар үйл ажиллагаа явуулаад ирэхэд үр нь өөрөө боловсрох байхгүй. Тэгэхээр зөв зүй тогтол дээр суурилсан зөв үр дүн гараад явна л гэсэн үг. Тэгэхээр бид нар бодлогоо эхлээд зөв тодорхойлох хэрэгтэй. Тэр баян гэдэг ухтхуун чинь түрүүний миний хэлдэг нөгөө хүн бүхнийг бүтээмжтэй өөрийнхөө өвдөр суурилсан бүтээмжтэй байх тэр тогтолцоог бий болгоно гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр хүнд тэр мэдлэгийг олно. Боловсролын систем шинжлэхдэх ёстой. Түүнийг дагаад үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа улсуудыг одоо бүр анханаас нь боловсрол сургана гэж байхгүй. Гэхдээ тэдэнд шинэ мэдээллийг өгөх ёстой. Энийг бид нар аливаа шинэ зүйлийг хийх бүхнийг бид нар инновац гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр инновац маань өөрөө эерэг үр нөлөөг бий болгох зүйл ах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр компани бүхэн маань өөрөө ийм зөв
үзэл санаан дээр суурилсан алсын хараа эрхэм зориг үнэт зүйлсээ боловсруулах хэрэгтэй. Тэгээ энүүтэйгээ нийцсэн үйл ажиллагааг хүмүүстэй ойлгуулад явчихад хүн бүхэн энэ сэрэл явах бүрэн боломжтой. Тэрнээс ирээд явна гэдэг чинь үр дүн өөрөө боловсроод явдаг. Тий. Энийг түрүү өөрөө нөгөө нэвтрүүлгийнхаа явцад хинт хэлжсэн шүү дээ. Эрсдлийн удирдлага бодлогын инновац нэвтрүүлсэн гэдэг. Тэгээ энэ бол ерөөсөө яг л энэ аргаар л явсан зүйл байхгүй юу? Тэгэхээр энэ аргыг ерөөсөө нэг 12 3 хүний хүрээнд л хийгдсэн л ажил. Гэхдээ тэр бүх хүмүүсэд биш. Ерөөсөө гол хинт хийх вэ гэдгийг бол сонголт байгаад байгаа. Энэ сонголтыг зөв сонгоод хэн энэ үйл ажиллагааг учраад байгаа эрсдлийг удирдах чадамжтай байгаа юм бэ гэдэг тэр хүнээ сонгож аваад тэр мэдлэгийг л зүгээр өчгöd тэр хүн өөрөө аяндаа одоо туршлага нь байна, чадвар нь байна, мэрэгжил нь байна. Тэр хүн тэрийгэ хийгээд явах шийдлээ өөрөө гаргаад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр аливаа юмд шийдэл гэдэг юм өөрөө их чухал. Шийдлийг бол ихэвчлэн нөө шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа албан тушаалтнууд гаргаж байгаа. Гэхдээ тэднээс гадна яг аминд тулсан үед бол ямар үед хизээ хинд өгөх вэ гэдэг бол тэр аудитор хүний бас ур чадварын асуудал байждаг. Тэгэхээр шийдвэрийг зөв гаргуулах дэм өгөөд явна гэдэг чинь тэр улсууд өөрсдөө тухайн нөхцөл байдалд учирсан эрсдлээ удирдах явж гин гэдэг чинь байгууллагад үн цэнийг бий болгох боломжийг бүрдүүлж байгаа. Эхлээд бид нар дэвшиж байж л хөгжлийг бүтээн үхэхээс биш хөгжижээж дэвшлиг бүтээн гэж байхгүй. Тэгэхээр бид нарын тэр одоо байгаа бид нар хөгжлийнхөө бодлогын суурийг зөв болгох шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр хөгжлийн бодлогын суурийг зөв болгох яриараа хоёлоо гарах бах. Тэгэхээр одоо нэг сонирхолтой асуулт байна. 21 онд яг Эрдэнэтэд тог тэгэлсэн Эрдэнэт үйлдвэртэй нэг тэрбум газрын төгрөг гарганы ашигтай ажиллагаа гэдэг. Тэрэн дээр та ард нь одоо ажиллаж исэн. Яг тэр талын процесс яг хэдэн жилийн үр дүнд тэгээ ковидын үед юу таарад тэгээд тэр үр дүн гарсан бэ? Одоо яг таны өөрийн судалгааны ажлын бас сорилно байгаа шүү дээ. Тий, би өөрөө яг докторантынхаа кредит цагийг дуусгаад тийш очсон. Яагаад гэвэл төрийн өмчт үйлдвэрийн газар байгуулагдсан байсан. Мэдээд эрсдэлтэй тэнд онцгой байдал зарласан үе байсан байхгүй юу? 49%-аас төрийн өмчт үйлдвэрийн газар руу шилжээд онцгой байдал зарласан үе байсан. Би дотоод хяналтын хэлцээ орлогч дараагаар очиж ажилласан. Ажлаад эхний 2 сар бол ерөнхийдөө тэнд ажиллаж исэн улсуудаа миний зүгээс бол сурсан мэдлэгээ хуваалцсан. Тэд нарын хувьд бол тэр үйлдвэрт ажиллаж исэн туршлага байсан учраас туршлагаа надад хуваалцаад бид нар харьцангуй юм бас арга билийг нийлээд гоё ажиллаж исэн л да. Тэгээд 2 сарын дараагаас ерөнхийдөө бүх ажилчид маань солигдсон, шинэ ажилчид бий болсон. Нөгөө шинэ ажилчдын хувьд бол харьцангуй дотоод хяналтын талаар туршлага байхгүй, мэдлэг байхгүй ийм байдалтай байсан. Миний хувьд тэр 2 сарын хугацаанд тухайн үйлдвэрийн талаар тодорхой хэмжээний ойлголт авсан байсан учраас тэгээ судалгаа авсан. Судалгаанаас юу гэж оролцогч талын улсад өгсөн бэ гэхээр эрсдэл суурилсан зөвлөлөх үйлчлэгээ бол бидэнд их хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр үйл ажиллагаа явуулж хахад эрсдлүүд их учирдгаа гэсэн хүсэлт байсан. Тэгээ тэрүүн дээр суурлаад эрсдэл суурилсан үйлчлэгээ явуулах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тэрний өмнө би өөрөө сангийн яамд байхдаа эрсдэл суурилсан дотоод аудит гэдэг хичээлийг Америк нэгдсэн улсын дотоод аудитын институтээс худалдаж авч хүмүүсд заадаг байсан л да. Тэгэхээр энэ талын мэдлэг бол тодорхой хэмжээнд бол авсан байсан. Тэгээд эрсдэл суурилсан зөвлөх үйлчлэгийг үзүүлэх гэдэг төлөвөө гаргаад энэний дагуу ажиллаж гисэн. Тэгээд үйлдвэр объект дээр ихэвчлэн очиж ажилласан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн чиглэлд энийг чиглүүлсэн. Яагаад тэгэхээр Эрдэнэт үйлдвэр маань 2006 оноос хойш ерөнхийдөө үйлдвэрлэлийн ослуудыг бас тодорхой хэмжээнд гаргацсан байсан. Тийм учраас хүний аим гэдэг бол их чухал зүйл. Тий нөгөө тэгвэр орон зай үйлдвэрлэл хэрэгжилж байгаа орон зай өөрөө аюулгүй байжж тэмдэг бүтээмж сайжирна. Тэгэхээр суурь нь өөрөө тэр орон зай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр орон зайг бид нар аюулгүй байлгах дээр бол анхаарах юм шаардлага гарч ирж байна. Тиймээс эрсдэл суурилсан зөвлөх үйлчлэг гэдэг юмыг үзүүлж хүмүүсэд эрсдлийн талаараа ойлголтын хичээл заасан. Тэр хабын үзэлгээрээ очиж тухайн нэгжүүд дээр очиж ажилтан нартай уулзсан ямар яг цаг үетэй холбоотой проблемд үүсэж гин гэдгийг мэдсэн. Тэрүүндээ онууд та бүхэн мэдж байгаа COVID-19 гэдэг цар тахал дэлхийд даяад дэгдсэн. Хил хооронд битгий хил бүр Улаанбаатар бид нар аймаг дотроо ч гэсэн зорчих тэр үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан. Тэгээ энэ үед бол засвар механикийн завод гэж байсан. Тэнд бол герман инженер ирж тэр цутгуурын цех гэх цехийг
одоо ухсрах шин тоног төхөөрөмж ухсрах юм хэрэгцээ шаардлага гэрээ байгуулсан байсан. Гэтэл хилийн энэ хязгаарлалтаас болоод инженер ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Инженер ирж чадахгүй байна гэдэг чинь тэнд цутгуурын цех бол ухсрах боломжгүй байдал үүсчихэж байгаа. Цутгуурын цех ухсрахдахгүй байна гэдэг маань ямар эрсдлийг үйлдвэрт бий болох вэ гэхээр засвар механикийн зовоод маань өөрөө тэр эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээтэй жижиг эд ангиудыг үйлдвэрлэдэг байхгүй юу. Тэрийг бол гаднаас ингээд олон хэмжээгээр захиалаад авах ямар ч боломж байхгүй. Гэтэл тэр зүйл тасрах юм бол өөрөө дараагийн тэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа тасарна гэд үйлдвэрийн зорилт биелэхэд бол сөрөг нөлөө үзүүлэхээр ийм үйл явдал дамаа ингээд явдаг. Гэтэл энийг хугацаанд нь ашиглалтанд оруулахын тулд тухайн засвар механикийн зовоодын инженер техникийн ажилтнуудад эрсдлийг бол удирдах боломжтой. Эрсдлээ удирдах чадах юм бол энэ өөрөө боломж юм аа. Тэгэхээр энэ зүйлээс бол айх юм байхгүй. Өөрсдөө та нар ингээд туршлагатай улсууд учраас энийг бол өөрсдийнхөө хүчээр учрах боломж бий гэдэг талын бол зөвлөгөө өгчээсэн. Тэгээ тэд нар өөрсдөө тэрийг хэрэгжүүлээд эрсдлээ удирдаад цутгуурын цехээ хугацаанд нь ашиглалтанд оруулаад үйлдвэрлэлийнхаа хэвийн үйл ажиллагаа хангасан, хэвийн үйл ажиллагааны хангагдсанаараа үйлдвэрийн зорилго биелсэн. Үйлдвэрлэлийн зорилго бүр давж биелээ зогсохгүй тэр эдийн засгийн өсөлтөөр нь хэрэглгээний эдийн засгийг дэмжсэн байхгүй ард түмний. Тэгэхээр ер нь эдийн засаг гэдэг бол өөрөө ингээд дандаа шүлжилсэн байдлаар явдаг зүйл. Тэгэхээр ер нь үйлдвэрүүдээс төрийн өмчт үйлдвэрийн газруудаас ард түмэн юу хүсэж байгаа юм бэ? Тэд нарын ашгийг бас хүртэхийг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэрэглэгийг дэмжсэн үйл ажиллагааг л явуулах хэрэгтэй. Тэгээд энийг бол яг 3 жилийн хугацаанд хийгээд яг 21 онд энэ шийдвэрийг засгийн газар гаргасан. Тэгээд тэр үед чинь 21 оны 1 сар байлуу, 20 оны 12 сар байлуу. 21 оны 12 сар. 21 оны 12 сар. Тий, одоо 21 оны төлгөө давж биелээд. Давж биелээд. Тий. Тэгээд тэрбум 200 байлуу юулаа. Нэг нь байж 300 сая доллар гэлөө. Тэр чинь нэг юугаар яриад байлоо. Доллараар яриад байлоо. Би тог нь ортчихжээ. Тий, ямар ч үсэн нэг их 80 баг гараа авцсан баха. Тэгсэн. Тий, их 80 төгрөгийн юу ягаад тэрүүгээр олон нийтийн өвлийн үйлрэлт нөгөө ковидын ачаалттай үед хүмүүс ажиллаж амьдрах боломж нь бага багт тий. Ашиг орлого олох боломж нь баг тогийн тэглүүлээд явчихсан шүү дээ. Айл өрх аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний үнийг төлсөн тий. Бүрэн төлсөн. Тий. Тийм дэмжлэг үзүүлсэн. Тэгэхээр нөгөө төрийн өмчт үйлдвэрийн газруудын ашигыг ард түмэнд хүртэж яана гэдэг чинь тэр ард түмний хэрэглээг дэмжиж явж байгаа байхгүй. Тэгээ энэний цаана юу байгаа юм бэ гэхээр мэдлэгийн эдийн засаг байгаа. Тэр залуучууд туршлагатай байсан, мэдлэгтэй байсан тэрүүгээ ашиглаад нөгөө эрсдлээ удирдах нь өөрөө чухал гэдэг мэдлэгийг бас давхар авцсан байна. Тэрүүн дээрээ суйрлаад бүтээлч үйлдвэрлэл явуулсан. Бүтээлч үйлдвэрлэлийн үр дүнд шинэ одоо зүйлийг тэд нар сурч байгаа шүү дээ. Шин тоног төхөөрөмж ухсарна гэдэг чинь тэд нар чинь бас шин зүйлийг мэдэж авч байгаа. Шин зүйлийг мэдэж авснараа тэр нь өөрөө өгөөж өгсөн л гэсэн үг. Тэгэхээр ер нь шин зүйлийг мэдэх тэр үр бүтээлтэй ажиллахын суурь бол бит бус өв байдаг. Бид нар энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёрны өвд. Тий. Тэгэхээр хүнийг хөгжүүлэхийн тулд бид нар бит бус өвийг л хөгжүүлэх хэрэгтэй. Бит бус өвдөр суурилсан үйл ажиллагаа бүхэн дандаа шин зүйлийг бүтээждэг. Инновацийг бий болгож идэг. Инновац гэхэр чи одоо зөвхөн техник технологи төр л ирдэг зүйл биш. Энд чинь бүр хүний оюун санаа, мэдлэгийн инженерчлэл гэдэг дээр бас ярьж шүү дээ. Яг үнэ. Яг зөв. Тий. Тэгэхээр бид нар юуг одоо хэрэгжүүлэх ёстой вэ гэхээр хиймэл оюун ухааныг бид нар ашиглана. Зүгээр цагаа хэмнэх үүднээс тэр хүнд зүйлийг хөнгөвчлөх үүднээс ашиглана. Бид нар юуг хүн дээрээ суурилж хөгжүүлэх вэ гэхээр хүний оюун ухааныг хөгжүүлнэ. Оюун ухааныг хөгжүүлэхийн тулд суурь нь өөрөө сэтгэл байждаг. Тэгэхээр тэр сэтгэл санаа оюун ухаан хоёр дээр суурилж ам ухаан хөгждөг зүйл байхгүй юу. Тэгэхээр сэтгэл, оюун, ам ухаан гурвлаа нийлжиж илүү үр дүнг эрэг үр нөлөө үзүүлэх тэр зүйл бий болчдөг. Эрэг үр нөлөө бүхэн дандаа үн цэнийг бүтээждэг. Тэгэхээр үн цэн бүтээдэг юмны суурь бол ерөөсөө сэтгэл, оюун, ам баггүй. Тэр ам ухаан гэдэг чинь бидний сүнс шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо тэгэнгүүт манай үеийн чинь сэтгэл гэхээр бас бидний ойлгодог тий
ойлгоцсонд наалт бол босч байгаа хол л доо. Тэгэхээр сэтгэл яагаад хүний оюун ухааны хөгжилт тийм бүтэн байхад нэмэртэй байдаг. Нэмэртэй. Яг тэгэхээр оюуны суурны сэтгэл бол яг тэгвэл сэтгэл төвшин хүний бэлэг оюун илүү хөгжинэ. Тэг яг хүмүүс бясалгал хийгээд идэгий. Тэр чин өөрийнхөө дотор хүн гэдэг чинь өөрөө бас нэг систем байхгүй юу. Тэр систем дотор байгаа зүйлийг тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд сэтгэлээ тогтун байлгах хэрэгтэй. Сэтгэл тогтун байжж бэлэг ухаан буюу зөн хөгжиж идэг. Зөн хөгжнө гэдэг чинь бид нар өөрийнхөө өмнөх тэр их язгууртайгаа холбогдох боломжтой. Энийг сэтгэл судлаач нар бол нөгөө архетип гэж нэрлэдэг шүү дээ, тий. Тэгэхээр архетиптайгаа бид нар холбогдчихэж тэндээс мэдээлэл авах боломжтой. Өөрөөр хэлбэл 7 дээд эцэг тэр их язгуурын дээр бол жам ёсны мэдээлэл байгаа шүү дээ. Хамгийн их дата хаана байгаа юм бэ гэхээр жам ёсонд л байгаа. Бид нар жам ёсноос мэдээлэл авч чадах юм бол өөрсдөө зөв шийдлийг тодорхойлох боломжтой. Тэгэхээр энэ сэтгэл тогтун байжж бэлэг оюун хөгжиж байгаа. Бэлэг оюун тогтун байжж бид нар тээж ирсэн өөрөө зөнгөө хөгжүүлээд авьяасаа нэх бүрэн боломжтой. Авьяас нэгднэ гэдэг чинь бид нар дандаа шин зүйлийг бүтээн. Шин зүйл бүхэн чинь өөр инновац л байхгүй. Тэгэхээр хүний хөгжил гэдэг чинь өөрөө цаана юм нарийн. Бид нар 7 төвшөнд хүнээ хөгжүүлж ижил жинхэнэ үр дүн авчрах үн цэнийг бий болгох тэр хөгжлийг л бүтээж чадна. Инновац гэд миний ойлгосноор уг нь тэр чинь дандаа шин зүйлийг бүтээх байсан чинь хуучин руугаа яваа орчлаа тий. Одоо өөрийгөө ухах тий. Бүтээж байгаа тэр оюун бэлэг оюуныг ухах гэд. Тэгэхээр энэ чинь одоо жишээлбэл буддын шинт ч гэдэг монголчуудын ухаанд маш зүйл байдаг гэж ярьдаг шүү дээ. Ер нь яг шин аливаа юм бол туршлага удах тусмаа дандаа сайжирч явах хэрэгтэй шүү дээ. Яг бид нар уршаагаа ороод байгаа юм. Тэгэхээр бидэнд асар их үнэтэй тэр өв юу байгаа юм бэ гэхээр бид нарт туршлагдсан мэдээлэл байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр мэдээлэл дээрээ суурлаад өөрийгөө хөгжүүлнэ гэхээр өөрийнхөө авьяасыг нээх боломжтой. Хүн бүхэн авьяасаа нэгээд хөгжүүлнэ гэдэг чинь дандаа шин зүйлийг бүтээн. Заягдмал тэр оюун ухаан хөгжиж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр заягдмал оюун ухаан дээр суурилжээж бид нар шинжлэх хэмэл оюуныг хөгжүүлэх юм бол илүү хэмэл оюун хүнлэг байх боломжтой. Алдарт физикч Стивен Хокинг хэлсэн байдаг 2019 онд хүн төрөлхтөн хэмэл оюун ухааныг хит хөгжүүлэх юм бол мөхөлд хүрнэ гэж. Тий. Тэгэхээр мөхөлд хүрэхгүй байх чадварыг хэн бий болох юм бэ гэвэл хүн л хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр хүн ямар хүн байх вэ гэхээр заягдмал оюун ухаан хөгжсөн хүн байна. Тэр заягдмал оюун ухаан нь юун дээр суурилж хөгжсөн бэ гэхээр сэтгэл буюу инэрх нэгүсэл дээр суурилж иж хөгжиж ижил бид нар хүн төрлөختнийг мөхөлд хүрэхгүй байх аюулаас аврах боломжтой. Тэгэхгүйгээр бид нар химэл оюун сайн гэд ингээл дур мэдээ тэр хин хийгээд ан хүн л тэр кодыг боловсруулад байгаа шүү дээ. Тийм байдлаар хөгжүүлээд өөртөө ашиг олох зорилгоор хийгээд ах юм бол энэ өөрөө мөхөлд өрөх боломжтой гэдгийг агуу физикч хэлсэн байна. Тэгвэл бид нар бэлэг оюун дээр суурилсан оюун ухааныг хөгжүүлж иж химэл оюун ухааныг хөгжүүлнэ, бэлэг оюунаа хөгжүүлэхийн тулд инэрл нэг үсгүүд дээр суурилсан сэтгэлийг хөгжүүлэх ёстой. Хүн хайрлаж сурах ёстой юм шиг. Тий, сурах гэж энэ бол бидэнд байгаа. Заягдмал чанар. Бүр ерөөсөө бид тэгээд ирсэн өв. Ялангуяа монголчуудын хувьд бол энэ бүр гайхамшигтай өв. Яагаад тэгэхээр монголчууд өөрөө Тэнгэрийн оддын нэгдлийг газарт буулгах чадсан улсууд тэр мэдлэгийг. Тийм учраас бид нар тэр хайр гэдэг юм дээр суурилж ижил оюуныг хөгжүүлэх ёстой. Тиймээс тэр сэтгэл оюун ам 3 цуг байна гэдэг зүйлийг хэлээд байгаа. Сэтгэл оюун хоёр дээр нийлсэн зүйл амилна. Тэнгүүд нөгөө ашиг хараад аливаа нэгэн бүтээл гаргалаа ч гэсэн хөрсийн хуу хамаал те мэдлэггүйгээр хийхээр чинь байгаль орчиндөө ядч буруу хандчаад тэгээд нөгөө хайрын сэтгэлээс гараагүй үүднээс хийж байгаа үйл ажиллагаа болгоно л хор хөрөл дагуулдаг байна л гэж ойлгоод байна л та. Яг үнэ. Ерөөсөө жам ёсны ёсонд суйрлаагүй учраас зүй тогтол нь буруу яваад байгаа. Жам ёсонд суурилж хийгдэж байгаа бол зүй тогтол өөрөө аяндаа боловсрно, зөв явна. Тэр нь эрэг өрнөлөө. Тэгэхээр хайр гэдэг маань өөрөө гэрэл энийг шитээний томьёогоор тодорхойлцсон. Тий, физикч. Тэгэхээр гэрэл дээр суурилсан, тэр хайрн дээр суурилсан үйл ажиллагаа бүхэн өөрөө зүй тогтол буюу үр дагавар нь дандаа эрэг болно. Тэгэхээр дотоод аудитын нэг гол зүйл бол үнцэн нэмнэ гэдэг маань эрэг өрнөлөөг л бий болгож байгаа байхгүй юу? Та бол одоо тэгэхээр
ямар ч сан байгууллагуудыг эрсдлийг нь тооцоолж өгöd үнцийг нэмж байгаа юм байна. За миний хамгийн энгийнээр ойлгосноор соёлоороо дамжуулаад нэг нэгийг улам илүү хайрлаж үнцэнтэй байгууллага болох, соёлоо хөгжүүлэх тэр арга ухааныг нь оруулж өгч байгаа юм. Тэр энэ чинь одоо манай өнөөгийн нийгмийнхаа одоо үндсэн бодлого те юунаас бол зөрчөөд яваад байгаа юм байна. Та тэгээ одоо энийг өөрчлөх гээд байгаа юм уу? Эсвэл одоо яа гэж бодож байгаа юм? Өөрчлөнө. Тий. Би Эрдэнэ төлөвлөлт бол эрсдлийн удирдлагын бодлогын нууц гэдэг туршлагын судалгаа хийсэн. Энэ туршлагын судалгааны маань загвар өөрөө авсан геометри аксиом дээр байгуулагдсан. Энэ өөрөө онлын судалгааны шалгуурыг тавьж өгсөн. Тэгэхээр онлын судалгаа маань одоо байгаа аудитын онлыг бол өөрчилж байгаа. Тий. Дэлхийд даяар уу? Тэгнэ. Онлын судалгаа учраас өөрчлөгдөнө. Тий. Тэгэхээр энэ онлын судалгааг өөрчилснөөрөө яаж байгаа юм бэ гэхээр 2020 он буюу ковидоос хойш дотоод аудит хил даван үнц нь бий болох чиг хандлагатай хөгжиж байгаа. Гэхдээ өнөөдөр арга зүгээ боловсруулаагүй байгаа. Яагаад тэгэхээр өөрөө онол шаардлагыг хангахгүй байна гэдгийг миний судалгаагаар бол тодорхойлогдсон. Тэгэхээр онлоо өөрчилснөөрөө бид нар шаардлагыг хангах арга зүг боловсруулж байгаа. Тэгээ энэ онол нь бол нүүдлийн соёлд суурилсан. Өнөөгийн ер нь онлынх нь үндсэн товчлол гэх юм уу? Ойлгомжтой байдлаар өнөөдрийнх нь онлынх нь чиг хандлага ямар байгаа? Тэрийг та яаж өөрчлөхөөр бодож байгаа? Аудитын онол бол агентын онол. Том Смитийн агентын онол дээр суурилдаг. Миний гаргаж ирж байгаа онол бол агентын онолыг өөрчлөөд нүүдлийн соёлд суурилсан онол буюу нэг ертөнцийн хандлага дээр суурилж хийж байгаа. Энэ нэг ертөнцийн хандлага маань өөрөө Монголын эрдэмтэн математикч Хатимч Жаданбогоон гаргаж тавьсан нэг онол. Тэгээ энүүн дээр суйрлаад өөрчилж байгаа. Тэгээ энүүн дээр өөрчилснөөрөө дотоод аудит хил даван үнц нь бий болох чиг хандлагыг хэрэгжүүлэх арга зүй боловсруулагдаж байгаа гэсэн үг. Хуваалцсан гэдгээрээ тий. Нэгin онлынх нь яг үндсэн мөн чанар нь юу вэ? Нэгin онол ерөөсө бүх ертөнцийг нэг хүнээр төлөөлүүлээд тэгээд тэр өөрөөгөө нээж чадсан хүн зам ёсыг бол таньна гэсэн энэ л агуулга явж байгаа гэсэн үг. Бүтэн хөгжлийн загварлал оруулах гэдэг нь үү те? Тий, нэг систем. Ерөөсө бүх юм систем. Хүн өөрөө систем, байгууллага өөрөө систем, нийгэм өөрөө систем, ихтгэлийн өөрөө нарны аймгийнхаа гаригууд дотор бас систем. Тэгэхээр бүх юм бол систем гэдэг утгаар нь авч байгаа. Системээр авч чадсанараа бид нар нэгдлийг бий болгож байгаа. Нэгдэл гэдэг маань өөрөө синергетик. Тий. Бид нар ерөнхийдөө аав ээж амин чанар гэсэн энэ гурвын нэгдэл дээр л хүн бий болсон шүү дээ. Тэгэхээр бид нар нэгдлээ мэдэж амьдарч чадсанараа нэгдлийн төлөө өөрсдийгөө зориулж амьдрах л ёстой. Ингэж амьдарч чадсанараа бид нар амин чанараа энэ насандаа ирээд дээшлүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр үзэл баримтлал нэлээд өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр дэлхийд даяар дотоод аудитын ерөнхий одоо бодлого үйл ажиллагаа тэгээд үр дагавар гэдэг гурван түвшинд яригддаг гэсэн шүү дээ. Ямар ч бодлогынх нь инновац одоо танаар хийгдэж байгаа юм байна тийм. За бодлогын инновац хийгдсэний ард дээр за ямар ч чиглэл нь зам ёс гэд тань хэлж байгаа сэтгэл суурьтай ийм байгууллага дотор бол амьдрын одоо ажиллаж амьдрын гэхээр бас хүмүүст таатай сонсогдож байгаа. За тэрний тэгтээ үйл ажиллагааг нь буюу процессыг нь бас яаж удирдах юм? Үр дагаврыг нь бас удирдах ямар нэгэн тийм том байгаа одоо юм байдлаар. Түрүүн би нөгөө хэлсэн зам ёс дээр суурилсан юмыг үйл ажиллагаа явуулж хахад үр дагавар нь өөрөө боловсрдог. Тэг өөрөө боловсрдог. Толгойг нь харуулаад тавьчихад аяанда цэгцэр явж байна гэж хэлж байна. Үйл ажиллагаан дээр нь бид нар энэ эрсдлийн удирдлагын бодлогын инновацийн маань загвар орж ирж байгаа. Энийг бол дотоод аудит үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ. Түрүүн би хэлсэн шүү дээ. Дотоод аудит бол баталгаажуулалтын төвшөнд л үйл ажиллагаа явуулж байна. Зөвлөх үйлчилгээний арга зүй боловсрогддог байгаа. Тэгвэл би энэ эрсдлийн удирдлага бодлогын инновац гэдэг арга зүгээрээ зөвлөх үйлчилгээний арга зүг боловсруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ арга зүг боловсруулснараа дотоод аудит руу зүйтэй болчихж байгаа. Тэгээ нэг шат агцсан гэсэн үг. Энэ зөвлөх үйлчилгээний арга зүй маань юун дээр суурилж байгаа гэхээр ёс зүй дээр суурилж байгаа. Тэгэхээр ёс зүй гэдэг маань одоо байгаа дотоод аудитын зарчмыг өөрчилж байгаа гэсэн үг. Шинжилэн сайжруулж байгаа. Энэ зарчим маань юун дээр суурилж байгаа гэхээр Монгол төрийн тулгуур зарчим дээр суурилж байгаа. Тий. Тэгэхээр бүх зүйл бол одоо нүүдлийн соёлын онол дээр суурилагдана. Тэгэхээр нүүдлийн соёлын онол өөрөө дэлхийд түгэнд тархснараа
өрний шинжлэх ухаан дээр нүүдлийн шинжлэх ухаан хоёр хоорондоо арга бэлэг хоёр болж нэгдээд тэнцвэртэй хөгжил бий болох боломжтой. Тэгэхээр өнөөдрийн доктортой хөгжлийн зорилт маань тэнцвэртэй хөгжлийн зорилт болно. Тэнцвэртэй хөгжлийн зорилт бий болсноороо өөрөө үйл ажиллагаа бүхэн амлах бүрэн боломжтой. Амин чанартай үйл ажиллагаа хүн бүхэн явуулаад ирэхээр үр дүн өөрөө боловсрох буюу жам ёсонд нийцсэн зүй тогтол аяндаа бий болно. Тэгэхээр жам ёсонд нийцсэн зүй тогтол бий болоод ирэхээр бид нар таатай орчинд амьдрах шүү дээ, тий. Тэгэхээр бэлэг тал гэдэг байгаа одоо та түрүүн квант гэж ярьж байсан тий. Тэр энийг шинжлэх ухаан яаж одоо хүлээж авдیں۔ За яаж холбдیں гэж зөндөө олон одоо холбох, залгах процессууд явдаг бах тий. Ер нь бол бүх шинжлэх ухааны суурь одоо квант руу орж ирж байгаа. Тий. Аргын талын физик, квант физик. Аргын талын шинжлэх ухаанууд бол ерөнхийдөө классик физик дээр суурилж байгаа. Тий, бэлэг талын ухаанууд бол квант физик буюу квант ухаан байгаа. Энэ хоёр нэгдэжээж өөрөө амь ухаан бий болж байгаа. Тэгэхээр бид нар зөв тогтлыг бий болгохын тулд дандаа тэр хийж байгаа үйл маань өөрөө амлах хэрэгтэй байхгүй юу? Амин чанаргүй үйл чинь өөрөө үр дүнгүй болоод байна шүү дээ. Хүмүүстэй очиж наалтахгүй байна. Тэгэхээр амин чанартай үйлийг бид нар хийж ижил амь ухаан бий болно. Тэгэхээр энэ гурав нэгдэжээж ерөнхийдөө шинжлэх ухааны нэгдэл хангагдаж байгаа. Одоо шинжлэх ухааны хөгжил өөрөө хуучин салбар дундын хөгжил байсан бол энэ жил сая би нөгөө хүмүүнлэгийн их сургууль дээр болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд сууж байхад бас эрдэмтэд илтгэл тавьж исэн л да. Одоо бол шинжлэх ухаанууд салбарын зааг дээр тий бүтээлүүд гарч шинжлэх ухааны нэгдэл рүү хангаж чиглэж байгаа гэж ярьж байгаа. Тий. Тэгэхээр шинжлэх ухааны хөгжил ч гэсэн өөрөө нэгдэл рүү явж байгаа. Энэ маань өөрөө амь ухаан арга ухаан, бэлэг ухаан, амь ухаан гурав нэгдэжээж шинжлэх ухааны нэгдэл бий болно гэсэн үг. Тэгэхээр классик физик, квант физик хоёр нэгдэжээж синергетик шинжлэх ухаан бий болно. Тэгэхээр одоо ч шинжлэх ухаан ингээл за эртнээс нь ахуулаад үзэхэд философи, танин мэдхүүгээл те байгалийн нийгмийн шинжлэх ухаан, за байгалийн шинжлэх ухаан дотроо физик, хим тэгэл микро, макро гэл ингээл явчихж байгаа шүү. Тэгэнгүүт одоо эдгээр чинь ингээд хитрхи задарсан юм шүү. Тэгэхээр синерги үүсгэн гэж ярьж байгаа дээр одоо буцаагаад бүхэл болгож нэгтгэх гээд байгаа юм шүү те. Анхныхын зэг дээр аваачих гээд байна гэж болгож болох уу? Зөв. Тэ. Ерөнхийдөө бид нар нэгээс эхлээл задарч байгаа шүү дээ. Ер нь яг аудит өөрөө бас тэгж хөгжсөн. Тэгээ нэгдлийн онол гэхээр нь би бас тэр нэгийнхээ тоог баахан те алгоритм одоо юу гэдэг язгуураар ингэж задлчаад тэгээ буцаагаад нэгийн тоогоол гаргаж ирэх гэдэг яга нэг үйл явц процесс л болоод байна гэж хараад байна. Зөв. Ер нь тийм. Тэ. Яг анх шинжлэх ухаан нэгдлээс эхэлж үүссэн, задарсан. Тэгээ 19-р зууны ихэнх 18-р зууны сүүл 19-р зууны ихэнх үеэс маш их шинжлэх ухаанууд бол задрал явагдсан. Түүний яг юу ч гэсэн өөрөө аудит дээр санхүүгийн аудит, нийцлийн аудит, гүйцэтгэлийн аудит гэл ингээл технологийн аудит, хүний нөөцийн аудит гэдэг ингээд задарсан. Тий. Буцаад энэ бол нэгдэж байгаа. Ер нь бол салбар дундын нэгдэл гэдэг юмыг бол бас яриад баггүй хугацаа бол өнгөрсөн. Одоо бол илүү салбар дундын гэхээсээ илүү салбарын заагууд дээр маш олон шинжлэх ухаанууд нийлж хөгжиж гэн да гэж ингэж ер нь бүтээлүүдийг уншаад бол тэм төгөлтөнд судлаачны хувьд тэгэхээр одоо шинжлэх ухаанч хүн гэхээр доктор хүн гэхээр л энэ л нэг өөрийнхөө салбарын мэдлэг тэрнээс халих тэм чадваргүй байгаад идэг штэ ерөнхийдөө нийгэмд. Тэгэнгүүт таны хувьд тийм одоо бэлэг тал гэж яриад байгаа энэ квантум тал гэж яриад байгаа. Энэ зүйл рүү шинжлэх ухаан болон ерөнхийдөө хүн төрөлхтөн бүгд л шинжлэх ухааны аль нэгэн салбарт хамаартай ажил төрөл хийж байгаа. Энд нэг ингэж хандаасаа гэдэг нэг approach гэж ярьдаг шүү дээ. Судалгаан дээр бидний энэ дээр ямар ч нэг нээлттэй хандлагаар хандъя. Эсвэл болгоомжтой хандлагаар хандъя ч гэдэг юм. Тим хандлага нь таны хувьд ямар хандлагаар хандаж ирээд энтэй бас шууд бэлэг талгийн гутаа хаамаагүй зүү зөнгөө яриад иж болохгүй шүү дээ. Тэр чинь нанд өмцөлтэй байх шүү дээ. Тэгэхээр ямар хандлагаар ер нь бид нар ийшээгээ хандаж би бас өөрийнхөө ертөнцийг үзлээч гэсэн эндээс олж авах. Магадгүй сайжруулах бах тий. Нэг манай активч чадан байх шиг гоё тодорхойлсон байдаг л да. Ерөнхийдөө нэг ертөнцийн хандлагыг юу тодорхойлсон бэ гэхээр Монгол гүн ухаан, онол, үзэл баримтлалын цогц гэж байгаа. Тий. Тэгэхээр саяч хүртэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп сонгогдоод ардчил гэж байхгүй юм байна.
үндэстнийхээ хэв заншлаар бол улс оронгууд хөгжих ёстой байна гэдгийг бас хэлж ирсэн шүү дээ. Олон улсын дотоод аудитын институт ч гэсэн дэлхийн 20 гаруй улсуудад судалгаа хийгээд нэгэн зөвлөмжийг өгсөн байдгийн. Тэр зөвлөмж нь ямар зөвлөмж юм бэ гэхээр дотоод аудитын орчин дэлхийд даяар ялгаатай. Тийм учраас аудитынхаа уламжлал байгуулгын чадварыг судлах нь чухлаа гэж хэлж байгаа. Тэгэхээр юу хэрэгтэй байгаа юм бэ гэхээр уламжлал гэдэг юм чухал юм шүү гэдгийг дэлхийд даяар хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр бид ямар уламжлалтай гэд бид өөрсдийнхөө өмнөх түүх рүүгээ өнгөх хэрэгцээ гарч байгаа. Хувь хүний хувьд гэсэн би юу н энэ хорвоод яах гэж төрсөн. Юу бүтээх гэж ирж байгаа юм гэж өөрөөхөө тэр дотоод ертөнц рүү өнгөх хэрэгцээ гарч ирж байгаа байхгүй. Дотоод ертөнц рүү өнгөхийн нэг мэдүүл зохих мэдлэг юу юм бэ гэхээр ерөөсөө тэр квант орчин байгаа. Бэлэг ухааныг л өөрийнхөө бэлэг ухааныг л судлах хэрэгтэй. Квант орчноо мэдэж чадчихэж тэр хүн өөрөө зөнгөө хөгжүүлнэ. Зөнгөө хөгжүүлж чадсанараа авьяасыг нээх боломжтой болчихж байгаа байхгүй. Бид нар чи өв тээж ирчээд өөрийгөө судалж чадахгүйгаасаа болоод дандаа гадны юмыг судалж дүгнээд дээ шүү дээ. Тэгэхээр одоо бид нар шинжлэх ухааны тал дээр юу анхаарах ёстой гэхээр гадны үйл дээрх судалгаа биш. Үүлийн судалгаа л хий. Үйл гэдэг нь өөрийнхөө үйлдэлийг л судлаа л гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр өөрийнхөө тэр үйлдэлийг судалж чадсанараа бид нар том төвчлүүдийг бий болгоно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө авьяасыг нээх боломжтой. За авьяасыг нээж чадсанараа тэрүүн дотор маш их уламжлагдсан өвүүд байж байгаа, мэдлэг туршлагууд байдаг учраас тэр мэдээлэл дээрээ суурлаад шин зүйлийг бүтээх ёстой. Бүтээлч байх. Бидний заяагдмал чанар болох тэр бүтээлч зүйлээ нээх боломжтой гэсэн үг байхгүй. Энүүгээрээ сайн орон зайг бүрдүүлэх бүрэн боломжтой. Орон зайдаа хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Тэр оруулж байгаа хувь нэмрээрээ нийгэмдээ тусаа үзүүлэх боломжтой гэсэн үг. Тэнгүүт одоо жишээлбэл хиймэл оюун ухаан гэл нэг сэдв байлаа гэж бодъё. Тэнгүүт мэдээж арга талаас бол энэ ийм өсөл хөгжилтэй, бүтцтэй, технологитой, ажиллах загварчлалтай гэдээ би оюун ухааны мэдлэгийн талаас нь харах юм байна. Хиймэл оюун ухааныг одоо харахтаа тий шинэ хандлагаар харахтаа. Одоо ямар ч зүйлж бол нөгөө сэдв. Нөгөө талаас нөгөө өөрийнхөө сэтгэлийг сонсно гэдэг шиг энэ үнэхээр хүний амьдралд бидний амьдралд яаж үн цэнэ нэмэх вэ гэж бас хараад тэгээ нөгөө өөрийнхөө зүн бэлгийг давхар сонсоод гэх юм уу тий бэлэг талаас чинь ингээ нэг арай илүү юмд нэг уужуухан хандхал эрүүл ухаанаар гэх юм уу бас тий ингэж хандхал тийм шин загварчлал надад харагдаад байна л да. Одоо тэгэхгүй бид нар чи зүгээр нэг юм гарч ирлээ. Тэрнтэй холбоотой бүх судалгаа материал шинжилгээнүүдийг хийлээ. Тэр нь дандаа дийлэнхтэй бол аргын талын судалгаа гэдэг ч юм уу тий. Эмпирик судалгаа, зарим нь бол туршилтыг ингээд хараад хөндлөнгөөс бичсэн судалгаанууд байж байгаа. Тэгтэл нөгөө Эйнштейн бол би хэрвээ атомын бөмбөгийг зохиох тий тэслэг байсан бол хизээж энэ онолыг батлахгүй байсан гэж хэлдэгтэй адилхан юм руу л яваад байна л да тий. Тэгэхээр нэг юм юмд хандлага одоо нэгтийн онол гэдгээс би бол ингэж нэг хэрэглээгийн шуудлаа ойлгоод байна. Яг хиймэл оюун ухааны чи хэн бүтээж байгаа юм бэ гэдэг асуудал шүү дээ. Инженеэр ярихаар хүн бүтээж байгаа гэдэг тий. Гэхдээ тэр хүн юугаараа бүтээж байгаа өөрийнхөө оюун ухаанаар бүтээж байгаа шүү дээ. Гэхдээ энэ оюун ухаан гэдэг өөрөө асар одоо нэг талаас айгүй өгөөчтөө нөгөө талаас аюултай зүйл байхгүй. Бид нар оюун ухаанаа ашиглаад буруу зүйлийг хийх боломжтой. Оюун ухааныг ашиглаад зөв зүйлийг хийх ёстой боломжтой. Гэхдээ тэр буруу зүйлийг хийх үү, зөв зүйлийг хийх үү гэдэг сонголтыг хэн өгөөд байна гэхээр тэр сэтгэлийн боловсрол өгөөд байгаа байхгүй юу? Сэтгэлээ бид нар хөгжүүлж ухааныг зөв залгах юм чинь сэтгэл суурьтай гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэр сэтгэл өөрөө өгөөд байгаа байхгүй юу? Бидний язгуур чанар өөрөө юу юм бэ? Хүн өөрөө хайр дээр тогтсон байхгүй юу? Тийм биз дээ. Тий аав ээжийн хайр дээр л бид нар тогтсон шүү дээ. Тэр аав ээжийн хайр дээр тогтсон язгуур чанараа бид нар дарж хайчаад зөвхөн оюунаараа хөгжих гэдэг байгаа байхгүй. Гэтэл язгуур чанар дээрээ суурилсан байжж бид нар тэр ухааныг хөгжүүлснээрээ юуг олох вэ гэхээр бид нар ухамсарыг олж байгаа. Тэр ухамсар өөрөө ямар ухамсар байх вэ гэхээр хамтын ухамсар байх хэрэгтэй байхгүй юу? Хамтын төлөө буюу нийтийн төлөө өөрийнхөө сэтгэл оюуныг зориулж чадна гэдэг чинь бид нарыг буруу зүйлийг хийх сонголтыг өгөхгүй байхгүй. Үр дагавар дандаа зөв байх гэдэг шүү дээ. Анханасаа нийтийн төлөө гэдэг сэтгэлээр хандж байгаа тийм. Яг тэгэхээр ухамсар маань өөрөө тийм. Тэгэхээр бид нар тэр сэтгэл дээр суурилсан
оюун ухаан хөгжснөөрөө ухамсарыг хөгжүүлж байгаа байхгүй юу? Ухамсарыг хөгжүүлж чадсанараа бид нар тэр хамтын ухамсар руу твшиж байгаа. Хамтын ухамсар руу твшиж чадсанараа дандаа бид нар нийтийн төлөө ажиллана. Тэгэхээр нийтийн төлөө ажиллаж байна гэхээр хүн бүхэнд зориулж өөрийнхөө бүтээлийг хийж байгаа байхгүй юу? Тэнд ялгамжаа байхгүй. Тэгэхээр ялгамжаа байхгүй хийж байна гэдэг чинь хүн бүхний сэтгэлд нийцсэн зүйл хийж байгаа. Тэр нөх хэрэглгээний эдийн засгийг дэмжинэ гэдэг чинь хүн бүхэн хүртэж байгаа шүү дээ. Их баг нь хамаагүй хүн бүхэн хүртэж байгаа. Тэгэхээр нийтийн төлөө тэр ажил анханасаа сэтлэн зүв байсан учраас тэр үр дүнг 3 жилийн дараа ч гэсэн гаргасан л байхгүй юу? Ерөөсөө энэ. Тий. Тэгэхээр сэтгэл гэдэг зүйлийг үнэлэх боломжгүй. Юугаар үнэлдэг вэ гэхээр үр дүнгээр үнэлдэг. Тий. Үр дүн нь ямар байна гэдгээс л бүх юм хамааралтай. Үр дүнгийн хүмүүс хараад сэтгэл ханамж дүүрэн байсан. Учираас тэр үйлдвэрийн үнц нь тухайн үед нэмэгдсэн байхгүй юу? Тэр чинь нэгтээ сэтгэлийг үнэлэх гэдэг чи одоо уран бүтээл, шүлэг дуу, кино, уран бүтээл яг нэг сэтгэл шингээд те шаардлагатай бажт нэг мөнгө хөрөнгөө сэтгэл шингээд сайн уран бүтээл гаргацсан бол бидний үнэлэл мэдчихдээ шүү дээ угаасаа хүний тийм хэцүү юм бол биш шүү дээ угаасаа бид нар өдөр тутамдаа л хийж байгаа сайн дуу болсон байна гоё дуу болсон байна те гоё сэтгэл гаргаа клипийг хийчих гэдэг юм тэр амьдралаас бол нэг хол хэцүү зүйл биш те яг шинжлэх ухаанч байдлаар хандах юм бол сэтгэлийг бол хэмжих хэцүү гэдэг шүү дээ те тоотгаар энэ дээр нэг юм бас нэмэлт хэлчихэ тэгэхээр хүмүүс яг нөгөө мөнгө тарааж өгөхтөл бас ингэж адилхан штэ гэдэг хандлага байж магадгүй л дээ. Гэхдээ өөр. Тий. Яагаад гэхээр тэр мөнгийг тарааж өгснөөрөө ямар цаг үед, ямар хэрэгтэй үед, тий, ямар орон зайд тараасан бэ гэдэг чинь их чухал. Тэгэхээр цаана нэг агуулга гэдэг юм яваад байгаа биз. Тий. Тэгэхээр ер нь бүх юмны ард дандаа агуулга байгаа. Тэгэхээр сая нэг гоё юм яригдлаа л да. Сэтгэлийн боловсрол ээж аваасаа гэдгийгсэн. За ээж аав одоо хань ижил бол бидний хамгийн ихний өрх гэртэй. За тэгмэд гараад хамгийн их цагийг бид нар байгууллага дээр зарцуулж байгаа. За байгууллага дээр бол одоо хань ижлээс авдаг тэр урамшуулал магтаал те гоё харилцааг биш юм а гэхэд ядаж тэрнээс нэг бүр айхтар дордуулахгүй нэгнийг харааж доромжлохгүй нэгнийг одоо буруутгаж те бурууг багт нь буруутгаж зэмлэхгүй хэмжээний сайхан соёлтой байх тал руу бодлогыг нь чиглүүлж чинь гэх юм бол эн чинь өөрөө хүн төрөлхтний хувьд ч гэдэг юм уу зөвхөн Монгол улсын асуудал биш шүү дээ тий. Дандаа л юу гэдэг эрх мэдэлтэй давуу статустай хүмүүс нь доод байгаа хүмүүстэй тэг инг харилцаан зөвлөрөөд нөгөө soft skill мэскилүүд ч одоо жинхэнэ ургаж хөгжих юм шүү тий. Ер нь орон зай чухал. Ер нь дотоод давд тэр үнцийг бий болгоно гэдэг хил давж үнцийг бий болгоно гэж хэлээд байгаа шүү дээ. Хил давна гэдэг чинь орон зайгаас гарна гэсэн үг байхгүй юу? Тийм биз дээ. Ер нь ойлгоход тэгэхээр тэр орон зайгаас гарч үнцийг бий болгоно гэж хэлээд байгаа. Байгууллага байлаа гэж салбартай гэсэн үг шүү дээ. Тий, салбар байж болно, нийгэм байж болно, ихтлэхэд байж болно. Тий, тийм байдлаар үнцийг бий болгож байгаа байхгүй юу? Энэ бол цаг хугацааны л асуудал. Бий болох уу болно. Эхлэн зүв байх юм бол хэзээ нэг цагт болно л гэсэн үг. Нөгөө тэгвэр түрүү өөрөө хэллээ. Энэ дээр тэр онлын судалгааг нэг эхлээд тайлбарлахын зүйтэй байх. Одоо байгаа Адам Смитийн онол бол өөрөө агентийн онол дотоод аудитэд дунд шатны тусгай ангилалд багтаж байгаа. Яагаад гэхээр байгууллагын хүрээнд яг өөрөө чи ярьдаг. Хүн дийлэнх цагаа байгууллагт өнгөрөөдөг. Тэгэхээр байгууллагын хүрээний онол байхгүй юу? Миний онлын судалгаагаар багцын ангилал руу шилжиж байгаа. Багцын ангилал гэдэг маань юу хэлж байгаа гэхээр байгууллагаас үнц нь нөгөө байгууллагаас хайлаад нийгэмд үнцэн өгсөн шүү дээ. Тэр нөгөө өмнөх кейсээ ярихад 21 онд Эрдэнэт үйлдвэрийн ашиг өөрөө нийгэмд үнцнийг бий болгоцсон байхгүй өгөөж өгсөн. Тэгээ тэр өгөөж өгсөн асуудал нь үнцнийг Эрдэнэт үйлдвэрийн үнцнийг өсгсөн. Тэгэхээр тэр чинь нийгэмд хальцсан байгаа биз? Тэгэхээр хил даваад үнцнийг бий болгож байгаа гэсэн үг. Тэгвэл багцын ангил руу шилжснээрээ ингэж нөгөө тухайн байгууллагаас гадна нийгэмд өгөөж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ эрсдлийн удирдлагын бодлогын инновацийг хэрэгжүүлснээрээ байгууллага бүхэн байгууллагаасаа халиад нийгэмдээ үн цэнийг бүтээгээд ирэх юм бол нийгэм даяараа бид нар сайхан болох боломжтой. Тий. Энэ дээр бол түүхэн талаас ингэж харагдаад байна л да. Эртний Грекийн Платон, Аристотель суурьтай стоикууд Грект бол уран зохиол, астролог тий мэрэгүү ухааныг бүтээсэн. Тэгээд яг таны хэлж байгаачлан нөгөө үн цэн нь
Европта яар тарахад яг Греко төгс тэгээ гэж гэсэн Ром эзэнт гүрнэл байгуулагдсан л та. Тэр оюун санааны тесрэлтээс. Тэр энтэй нэг оюун санаа үн цэнийн ийм тесрэлт нь өөрөө зөвхөн байгууллагаар хэмжигдэхгүй л гэдэг ийм зорилготой юм байна тий. Яг үнэ. Тий. Тэгэхээр бид нар одоо хангалттай бас тодорхой хугацаанд Адам Смитийн онол үүргээ гүйцэтгсэн байгууллагуудын төвшөнд үйл ажиллагааны сайжруулах зорилгыг биелүүлэхэд нөлөө үзүүлж ясан. Тэгээ нийгэм өөрөө хөгжөөд байна шүү дээ. Тэгэхээр бид нар дараагийн нэг шатанд гарах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас бид нар энэ илүү бэлэг чанар руу шилжсэн онолыг гаргаж тавих шаардлага үүсэж ирж байгаа юм. Тий. Тэгээ энэ онол маань өөрөө Монгол онол байхад гайхамшиг байгаа. Яг тэгэхээр нэгэн онол өөрөө академичийн хэлдгээр Монгол гүн ухаан онол үзэл баримтлалуудын цогцох гээд байгаа шүү дээ. Тэгвэл бид нар ямар бас гайхамшигтай ард түмэн. Түрүүний хэлдгээ өөрөө нөгөө Оромын тухай ярьлаа. Тэгвэл монголчууд ч гэсэн 13 дугаар зуунд тий энэ бол саяхны зүйл. Бид нар ихтлэхэд Монголын их амар амгалан гэдэг тэр дигжэгийг тогтоосон шүү дээ. Тэгвэл бид нар бас түүхтэй ард түм байхгүй. Тэгэхээр энэ түүхэн гавьяаг байгуулсан туршлага дээрээ суурлаад бид нарт өөрийн гэсэн онол байсан юм байна. Үзэл баримтлал байсан юм байна. Гүн ухаан байсан юм байна. Тэрийг бид нар бас дэлхийд дахинд гаргаж ирэх юм 90 үе бий болж байна гэж харж байгаа байхгүй юу. Монголчууд бол ерөнхийдөө 4 ухамсарын том шилжилт хийсэн гэж үздэг шүү дээ. Тэгэхээр ухамсар гэдэг чинь өөрөө бэлэг чанарын зүйл шүү дээ оюухан. Тэгэхээр бид нар энэ ухамсарын шилжилтүүдийг бид нар хийж чадсан бол яагаад өнөөдөр энийг дэлхийн нийтэд бас энэ хэцүү үед гаргаж тавьж болохгүй гэдэг асуудал байгаа зү тий. Тэгэхээр бид нар энийг бас бусад одоо өрнөө соёлтой ард түмэндээ хүн төрөлхтөндөө энийг хуваалцах ийм 90 үе бол би ирж гин гэж харж байгаа. Энийг хуваалцах чадсанараа бид нар их дэлхий дотроо бүх улсууд тэнцвэртэй хөгжих боломжтой. Тэгээ энэ тэнцвэртэй хөгжил маань өөрөө нарны аймагуд дотроо эрэг үр нөлөө үзүүлнэ шүү дээ. Ингэж л бид нар асуудлыг хил давж нөгөө үнцийг бий болгох талаас нь харж сурах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Одоо тэгэнгүүт тэр Адам Смитийн агентийн онол байгаа шүү дээ. Агентийн онолоос нүүдлийн соёлын одоо нэгтийн онол руу шилжлээ. Нэг ертөнцийн онол руу. За тэгэнгүүт энэ чинь бас дутуу юмнууд байгаа, гүйцэтгэх юмнууд байгаа. Ухамсарын хувьд одоо дутуу байна гэж юм тий. Зарим талаараа этикийн бол ёс суртахууны зарим нэг юмнууд нь баригдахгүй байна гэж. Тэгэхээр таны хувьд энэ дээр яг яаж хаанаас нь эхэлж одоо стратеги хувьд цэг хатгаад эхэлж байна. Тэр нэг одоо процесс чиг сонирн байгаа даа л дээ. Энд чинь бүх ертөнцийн одоо үйл ажиллагаанд нөлөөлөх үз юм хийгээ яваад идэг. Тэгээ та яг өөрөө энд яагаад оролцуулсан те? Яг хүмүүсийг бясалгал гэж ярихаар бас янз янзаар хүлээж авдаг. Гэхдээ одоо нэгэн типи асуултанд хариулахын тулд яг л туулсан туллал ярихаас өөр арга байхгүй шүү дээ. Өөрөө оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн байсан болооч тэр муу заримдаа ядарна. Тэгээс манай сангийн ам ер нь их цаггүй ажилтдаг шүү дээ. Манай яамыг тойроод 4-5 яам байдаг. Гэрэлтэй үлддэг ганц яам л байдаг. Тэр ямар яам бэ гэж сангийн ам. Бид нар шүн нойргүй сууж дандаа ажилтдаг. Ер нь бол хүүхдүүдээ би өсвөр насны үед нь бол гэрэн бараг ховор гардаг. Ялангуяа төсөв хэлсэн үед бол бид нар сууж ажилтдаг. Яагаад тэгэхээр төсвийн нэгтгэл хийхийн тулд тэр төсвийг хийж сууж байгаа бүх хүмүүс бол цуг байж ижил тэр тоо нэгтгэгддэг байхгүй юу тий. Тэгээ яг ядрах үе тэр ядарсан байдлаа яаж тайлдаг вэ гэхээр бясалгалаар л тайлдаг байсан тий. Тэгэхээр бясалгал гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр миний хувьд өөрийгөө таних л тэр одоо дадал гэх юм уу да. Тэгээ өөрийгөө таних тэр үүлийн судалгааны эхлэл суурил гэсэн үг. Тэгж өөрийгөө таньж ер нь энэ өөрийнхөө бодгол биед ямар ийм өөрчлөлтүүд бий болдгийг гэдгээс л ер нь энэ судалгаа эхэлсэн гэж хэлж болно. Тэгээд сангийн амны төсвийн бодлогын газар ажиллаж хагаад дотоод аудитын газар бий болоход нь өөрөө саналаа өгөөд орж ажилласан. Тэгэд ажиллаад явж байхад л ер нь их сонирхолтой санагдаад энэ талын судалгаа хийгээл их сургуультай докторантаар хэлсэн л дээ. Тэгээ элсэж явж байхдаа дотоод аудит өөрөө оролцох талуудын итгэлцлийг бий болгохын тулд ёс зүйдээр суурилдаг. Хүнлэг байх хэрэгтэй. Тийм зарчим байдаг. Тэр зарчим маань одоо 4 зарчим байгаа. Тэгээ энэ жилийн сайжруулсан хувилбар дээр мэргэжлийн урдуу гэдэг.
зүйл орж ирсэн. Гэсэн хэдий боловч яг хөө мэдээж өөрөө төрийн албан хаагч тэгээд тэр төрийн албаны одоо тангараг байдаг ч гэсэн тэр зүйлүүд байдаг л зүйл. Тэгэхээр бид нар юм бол амьдрал тутмын өдөр тутмын зүйл байгаа боловч төдийлөн бас үр дүн харагдахгүй явдаг байхгүй. Тэгээ яг судалгаа хийж явж байхдаа сайжруулах шийдлээ сонгосон. Тэр шийдэл маань өөрөө өв ухаанаасаа олсон. Өв ухаан маань түрүүн биелсэн нөгөө Монгол төрийн тулгуур зарчим байсан. Өөрийгөө судалсан гэсэн үг. 7 дээд эцгийнхаа тэр зам ёс руу орж зам ёсны өгдлөөс мэдээллийг зөнгөө хөгжүүл татаж авсан гэсэн үг шүү дээ. Тэгээд судлаад ингээ явж байхад түүхийн судалгаа руу орсон. Тэгээ энэ хос ёс суртахууныг бол түүх улс төрийн шинжлэх ухааны доктор Цанжидгоо бол Монгол төрийн тулгуур зарчим гэж тодорхойлсон байсан. Хос ёс суртахуун. Энэ яг товчхондоо юу? Энэ нь бол яг дотоод аудит талд бол хүмүүнлэг байх хуулиад эдлэх ёсол гэж байгаа. Нэг тал нь хүмүүнлэг. Тий, нөгөө тал нь арга тал нь бол хуулиад эдлэх. Илсхийн сүү гэдэг шиг л тий. Тэгэхээр хүмүүнлэг байна гэдэг нь түрүүний нөгөө миний хэлдэг сэтгэлтэй бид аав ээжийн хайраас үүссэн энэрхнийг үсгэн сэтгэлтэй. Ерөөсөө энэ чинь хүмүүнлэг л байхгүй. Хүн бүхэнтэй робот биш шүү дээ. Тий. Тэгээ хүн бүхний төлөө л гэсэн сэтгэл учраас хүмүүнлэг байхаас л өөр аргагүй. Миний хийж байгаа үйл бол бүх хүний тусын тулд л би энэ үйлийг хараат бусаар би дааж зөв талаас нь л зөвлөгөө өгөх ёстой. Хин нэг хүний эрх ашигт нийцсэн байдлаар тэр шийдвэрийг гаргах боломжгүй л байхгүй. Нөгөө талаас хуулиад эдлэх ёс гэдэг чинь бид нар ямар хууль захирагдсан байна. Тэр хуулийн хүрээнд л тэр шийдвэрийг зөвлөх ёстой болчихж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө энэ хоёр ёс суртахуун дээр суурилж одоо дотоод авдын ёс зүйн дүрмө өөрчилсөн л гэсэн үг. Тэгэхээр эн чинь бүр явсаар гад айгүй энгийн шүлээд ойлгосон чинь нэгдүгürt хийхстэй ажиллаа хийсэн үү гэдгийг дотоод аудит бол дэлхийд дээр яваас шалгаж байгаа. Одоо харин нэг арай жоохон хүнлэг хулгай хийх хүч гэдэг юм уу те этиктэй үн цэнийг бүтээхийн тулд хоорондоо нэг ив найрамдалтай хүнлэг байж чадсан юм уу гэдгийг нь л энэ талын л бэлэг тал, хайрын тал гэдэг зүйлд ингээд л оруулах гэдэг юм байна шүү дээ тий. Зөв. Тэг ингээд сайн ярилцж байгаад ойлгоод ирсэн чинь миний хувьд бол айгүй тодорхой буугаад ирж байна. Тэгээ энэ бол ерөнхийдөө манай яг дотоод аудит ёс зүйн дүрмийн суур байх хэвээр. Тэгээ энүүн дээр суурлаад юу гарч ирж байгаа гэхээр хамтын хариуцлагын зарчим. Тий. Ягаад гэхээр дотоод аудит өөрөө үнэт шударга байх, бодиттой байх, нууцыг хадгалах тэгээд зүгээр санжаагалч тастай л оруулсан. Ийм дөрвөн зарчимтай. Энэ дөрвөн зарчим өөрөө одоо хүртэл ингээ үр дүн өгөхгүй яваад байгаа байхгүй. Зүгээр зарчим лоцол яваад байна. Лоцон тунхаг чанарыг. Гэтэл энэ дөрвөн зарчмыг уг нь дотоод аудитээр мөрдөөд явж хахад оролцогч тал бас мөрднө гэж заагдсан стандарт дээр. Гэтэл оролцогч тал энийг бас мөрдөхгүй байна. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр нөгөө амьгүй байна гэсэн юм хэлээд байгаа байхгүй. Хэрэглээгүй байна тийм. Амин чанаргүй зарчим байна гэсэн үг. Тэгэхээр энийг амлиулахын тулд юу хэрэгтэй юм бэ гэхээр хамтын хариуцлага гэдэг юмыг оруулж ирэх шаардлага гарч ирж байгаа байхгүй. Тэгээ хамтын хариуцлагыг оруулж ирэхин тулд юу суур болох вэ гэхээр нөгөө хүмүүнлэг ба хуулиад эдлэх ёс болж байгаа. Тэр суурилж ээж хамтын хариуцлагын зарчим орж ирж байгаа. Хамтын хариуцлагын зарчим оруулж ирснээрээ нөгөө дөрвөн зарчим нь хэрэгжих боломж бүрдэж ирж байгаа. Тэрийг амлиулж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгжээж энэ зарчим амилж чадсанараа эрсдэл суурилсан зөвлөх үйлчилгээ хэрэгжих боломжтой. Эрсдэл суурилсан зөвлөх үйлчилгээ байгууллагын түвшинд хэрэгжснээрээ нөгөө загвар нь гараад ирсэн арга зүйн загвар нь өөрөө онлын судалгааны шалгуурыг тавьсан. Тэгээ онлын судалгаагаа хийхээр онлын судалгаа гэдэг чинь салбарын хэмжээний нөгөө мөрдөгдөх тэр онлыг шинчлээд гаргаад ирж байгаа учраас дэлхийд даяар мөрдөгдөх хэрэгцээ гарч ирж байгаа. Тэр онол нь зөв болоод ирэхээр нөгөө дотоод аудит хил даван үндсийг бий болгох гэдэг дараагийн арга зүйг боловсруулах суурин тавигдчихж байгаа. Тэгэхээр тэр хил даван үндсийг бий болно гэдэг чинь орон зай бүхэнд үндсийг бий болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр аудитор гэдэг хүн ёс суртахуунтай байснараа өөрийнхөө аудитын нэгжид эрсдэл суурилсан зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх боломж бий болж байгаа. Байгууллагын хүрээнд
эрсдэл суурилсан зөвлөх үйлчлэгийг хэрэгжүүлж чадсанараа хамтын хариуцлагыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлчихэж байгаа. Нийгэмд дотоод аудитын онолыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа. Тэр чинь бүх салбарын шинжилгээ ухааны байгууллагад хэрэгжүүлнэ шүү дээ. Салбарын онол бий болснараа юу бий болох вэ гэхээр их дэлхийд хил даван үнц нь бий болох буюу тэр дотоод аудитын үйлчилгээний үр дүнд бүх үйл ажиллагаа зөв зөвтэй явах нөхцөл бий болж байгаа. Аж ахуйн нэгжүүд зөв явна, нийгэмч зөв явна, нийгэм бүхэн зөв яваад ирэхээр тэнцвэртэй хөгжил хангагдчихж байгаа. Тэнцвэртэй хөгжил хангагдана гэдэг маань их дэлхийд хүрээлэн буй орчин өөрөө аяндаа таата тийм орон зай бүрдэж эхэлж байгаа. Их дэлхийн маань өөрөө зөв таата орон зайтай болоод ирэхээр нарны аймагта эргээр нөлөөлчихөж байгаа. Тэгэхээр одоо нөгөө нарны озон давхар шуурга хит идэвхжил гадаадын хит дэлбэрэлтүүд гэж явж байгаа тийм. Байгалийн одоо хуйлууд хэцүү болж ирж штэ. Гэтэл бид нар эгнүүн дээр эрэг үр нөлөөг үзүүлээд ирэхээр нарны аймагта эрэг үр дүн бий болох боломж бүрдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хосолмол ёс суртахууны загварчлалаар ерөнхийдөө за Монгол улсын хувьд хөгжлөө орчлоо гэж бодъё. Одоохонд бол арай орж амж байгаа тийм. Бодлогын төвшөнд судалгаан дээр явагдаж. Тэгээд орчлоо гэхэд одоо боловсрал сургалт за хүний нөөцөө бэлдэх зөвхөн одоо хэд технологийн ч юм уу эсвэл хэд ур чадвар суурьтай л хэрэглээний ур чадвар суурьтай л боловсруучсан бэлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эн чинь бүр боловсрал руугаа бүр шинэ концепт орж ирээд ингээд явж байна. Та тэгээд боловсролын бас юунууд дээр ивентүүд дээр оролцоод яваад байсан. Тэгээд тэр тал дээр юу н манай Монгол улсын хувьд ямар хөө шиг байр байдалтай байна. Боловсрол нь төрүүлээд явах юм уу? Эсвэл олон улсын аудит дотоод аудитанд төрүүлээд явахаар юм байна уу? Ер нь аль талтай зэрэг явбал их өгөөчтэй. Тий. Яг л үлийн систем байхгүй юу? Тэгэхээр бүх систем өөрөө зэрэг явах хэрэгтэй. Боловсрал ер нь бол нөгөө хүнийг өөрчлөнө гэдэг чинь гэгэрэлтэй холбоотой шүү дээ. Хүний оюун ухааныг өөрчлөх гэдэг байгаа учраас боловсрал төвчээлэх нь бол зайлшгүй. Тийм учраас харин би энэ жил Монгол улсын боловсролын их сургууль дээр болсон үндэсний эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Тэгээ эндээс илтгэлүүдийг сонсож байхад бол манай боловсролын салбар бол үнэхээр яг энэ уламжлал соёлоо одоо нэвтрүүлье гэсэн ийм чиглэл хандлага бол их сайн хөгжиж гин гэж ингэж харж байгаа тий. Тэгэхээр уламжлал бид нар хөгжүүлэх хэрэгтэй. Уламжлалаа хөгжүүлж чадсанараа бид нар өрний шинжлэх ухаантай зэрэгцэж оюулынгийн арга билэг болгож хөгжүүлэх боломж бүрдэж ирж байгаа. Бусад байгууллагуудын хувьд хөвчлэн хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын хувьд бол энийг яг арга билгээ хослуулж хэрэгжүүлж чадчихэж үр дүн гарна. Тий, нэг сандаа амилна гэсэн үг байхгүй юу. Тэгээ үр дүн сайн гарна гэдэг чинь эрэг үр нөлөөг үзүүлнэ. Тэгээ энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас хамтрал энэ үнээр чухал. Ер нь бүх зүйл дээр нөгөө нэгдлийг үүсгэхийн тулд дандаа хамтын ажиллагаа чухал байгаад байгаа. Энд хамтын ажиллагааг л бид нар өөрсдөө яг ойлголцчихэж л хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй нөгөө хүний сэтгэлгээг өөрчлөн гэдэг бол бас амаргүй. Энд бол тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг юм байна гэж ингэж ажиглагдчихж байгаа. Хид хідэн удаа уулзж ижил илүү үр дүн өгнө. Тэгэхээр нэг давуу зүйл нь юу байгаа юм бэ гэхээр бид нар бүгдөө монголчууд. Тэгэхээр бидэнд өөрөө энэ гений мэдээлэл байгаад байгаа байхгүй юу? Мэдээлэл байгаад байгаа учраас энийг бас сэрэх нэг нөгөө талаас их амар. Тэгэхээр энэ талын мэдээллүүдийг л түгэх ажлыг бид нар хийх хэрэгтэй аль шатнд. Харин тий одоо бодит байдал дээр миний хувьд ч гэсэн өдөртөх галбан тушаалууд дээр ингээл янз бүрийн байгууллагуудад явж байна. Тэнгүүд чинь янз бүрийн ухамсартай хүмүүс байна. За нэгдмэл ухамсарын талаар бол одоо бид чинь нөгөө үе хоорондоо хуваагдсан. Асар хэцүү шүү дээ тий. Тэгэнгүүт таны ярьж байгаа юм дээр надад нэг дотор гэрэл асж байгаа юм. Ухамсар өндөр түвшинд хөгжөөд дээд ухамсар дээр одоо нэгдмэл ухамсарт хүрнэ. Тэгэхээр тэр нь одоо юу гэдэг үндэсний ухамсар гэж нэрлэх юм уу, common sense гэх юм уу мэдэхгүй байна те. Нэг юмд хүрэх юм байна. Тэгэхээр байгууллага дотор нэг нэгнийгээ ойлгох, хүндлэх, хайрлах тэр
зөв соёлыг түгээхэд бол дотоод авдад маш том үүрэгтэй байгаамаа. Эрсдлүүдийг ч гэсэн хаана гэж хэлж байна л да. Тэгэхээр энэ дээр тэр хүнийг яг буддистыг бас нэг чихний хажуугаар хальт сонсч ирснээр бол өөрөө л хүн өөрийгөө ухамсаржуулах процесс шүү дээ, тий? Бясалгал хийж төвлөрөөд. Тэр хүнийг ухамсаржуулна гэдэг процесс надад их сонирхолтой санагдаад. Энэ нөгөө хүмүүнлэг ба хуулиад эдлэх ёсгоо хос ёс суртахууныг хэрэгжүүлэхийн тулд бас нэг зүйл хэрэгтэй. Эхлэл нь юу юм бэ гэхээр ерөөсөө үзэл санаа. Бид нар нэг зүйл дээр нэгдэх хэрэгтэй. Дэлхийд даяараа. Энэ үзэл санаа нь өөрөө ямар үзэл санаа юм бэ гэхээр биднэрт сайн туршлага байх шүү дээ. 13 дугаар зууны үеийн. Тэгэхээр тэр Монголын их амар амгалан гэдэг дэг жайгийг ямар үзэл санаан дээр суурилж хийсэн гэхээр бид нар мөх тэнгэр үзэл дээр суурилж хийсэн байхгүй. Тэрөөсөө энэ үзэл санаан дээр суурилж л бид нар үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Мөх тэнгэрийн үзэл гэхээр мөх тэнгэрийн үзэл гэхээр ер нь жам ёс л хэлээд байгаа юм. Жам ёсоос гадна бидэнд бас хувьдаа би бол ингэж боддог. Бид нар аав ээжийн хайраас үүсэж байгаа. Гэхдээ бид нарыг амьлуулж байгаа зүйл байгаа ш. Тэр амь юу юм бэ? Бидэнд өв байгаад байгаа байхгүй. Дээрээс ирсэн өв. Тэр өв нь ямар бас чухал зүйлийг тээж ирсэн бэ? Бид нар өөрөө дотроо агуу тэр хайр буюу гэрлийг тээж ирсэн байхгүй юу? Тэгэхээр тэр гэрэл өөрөө Тэнгэрийн оддын гэрлийн нэгдлээс бий болж ирсэн зүйл. Бид нар өөрсдөө их үүс хүрэн тэр. Тэгэхээр их үүс хүрэн дээрээ бид нар суурилж тэр үзлээл бид нар дэлгэрүүлнэ үхээс биш хан хамаагүй үзлийг дэлгэрүүлэх боломжгүй байхгүй. Тэгэхээр бид нар нэг үзэл санаан дээр суурлаад явна гэдэг чинь бид нар тэр сайн туршлаганд байгаа учраас амар амгалантай орон зайг бий болгох боломжтой. Орон зай ер нь амгалан байхад хүн бүхэн бүтээмжтэй ажиллах боломж. Одоо яг тэр хүн гэрэлтэй холбогддог гэдэг талыг бол астролог гэж үзээд шинжлэх ухааных чинь болохоор pseudo science гэдэг хурамч шинжлэх ухаан гэж явдаг шүү дээ. Тэр энэ дээр тэр quantum physics дээр ч юм уу энэ дээр шинжлэх ухааных нь бэлэг талын шинжлэх ухааных талаас хариултууд байд юм уу? Яг одоо гэрэлтэй хүн холбоотой гэдэг талаас байгаа. Манай актемч намсраага болохоор хоёр зүйл чухал гэдгийг бол хэлсэн. Энэ дээр нэгдүгürt квант физик, хоёрдугаарт Эйнштейний харьцангуй онол гэж тодорхойлсон. Тий. Тэгэхээр Эйнштейний харьцангуй онол ч өөрөө гэрэл, квант физик чинь нөгөө бэлэг ухаан байхгүй юу? Тийм учраас бид нар бол яг энэ мөх тэнгэр үзэл дээр суурилж нийтлэг синергетикийг үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр эн чинь нөгөө бид нарыг төрөхөд л байсан зүйл гэдэг бүр тэр их усүр нэг мэдрэмж рүүгээ ороо авчиж байна те чамдынхаа. Яг практик дээр одоо ингээ бидний амьдралд яагаад юм гэхээр би ч өөрөө тэрийг бас өөрийнхөө биеэр одоо юу гэж туулж исэн. Энэ нам гэдэг үзэл өөрөө хүмүүсийг айгүйх юм үзэл санааны ялгамжааг үүсгээд байгаа байхгүй юу? Үзэл сурталчуулаад ингээ хайрцагалсан. Гэтэл энэ үзэл санаа ч өөрөө хаанаас ирсэн бэ гэдгийг бид нараас эхлэлийн цэгийг өөрсдөө бас судалж үзэх хэрэгтэй байхгүй юу? Би ингэ судалж үзэлж явж байгаа л ерөөсөө л нэгдлийг бий болгох үзэл бол мөх тэнгэр үзэл юм байна л гэж ойлгосон. Тий. Энэ өөрөө бид нарын яазгуур тий хүн бүхний яазгуур. Тэгэхээр энэ үзэл дээр бүх их дэлхийд байгаа хүн бүхэн л энэ үнээр нэгдэх ёстой. Ингэж нэгдэж чадсанараа л бид нар их дэлхийгээ тэр хүрээлэн байгаа орон зайгаа бүгдийг зөв зохистой жам ёсны дагуу байлгах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ нь үзэл санаан дээр нэгдэт эхлэхээр дараа нь тэр хамтын ухамсар гэдэг зүйл нь хөгжнө гэж ойлгож байна уу тийм. Тэр асуултанд л хариулаад үзэл санааг явуулсан шүү дээ. Үзэл санаан дээр нэгдэжээч бид нар хүмүүнлэг ба хуулиад эдлэх ёсны зарчмыг хэрэгжүүлэх боломжтой. Энэ зарчмыг хэрэгжүүлээд үйлээ хийгээд явах юм бол аяндаа өөрөө бэлэг чанар дээр сэтгэл дээр суурилсан бэлэг чанар хөгжинэ, бэлэг оюун хөгжинэ, бэлэг оюун дээр хөгжиж ухамсар дээшлэн. Тэр ухамсар нь ямар ухамсар вэ гэхээр хамтын ухамсар гэсэн үг. Тэгэхээр хамтын ухамсар гэдэг чинь надад юу илүү байна? Би энэ өөрт байгаа илүү зүйлээрээ бусдад яаж туслах вэ? Хуваалцах. Тийм, бусдадаа яаж хуваалцах вэ гэдэг л энэ зүйл. Тэг хүн бүхэн өгдөг зарчим руу ороход буцаад тэр чин байгалийнхаа хуулийн дагуу өөрөө ахвал боломжтой байхгүй. Тэгэхээр хүн бүхэн өөрөө энэ үнээр одоо дээшил сайхан болох боломжтой гэсэн үг. Тэр хүн бүхэн хөгжөөд, дэвшээд, оюун ухаан хөгжөөд ирэхээр боловсруулж байгаа тэр технологийн ч хүртэл хүнийхээ төлөөл байхгүй юу?
Ашигын төлөө биш, хүнийхээ төлөө. Хүний төлөө байна гэдэг чинь тэрний цаана ашиг явагдаж байгаа зүйл байхгүй юу. Тэгэхээр бүх юмны суурь бол бэлэг тал юм аа, ухамсар юм аа. Ухамсар дээр суурилж яж бид нар үйлдвэрлэж байгаа ашиг бүхэн нийтийн сайн сайхны төлөө зориулагдана л гэсэн үг. Тэгээ нийтээрээ бид нар сэтгэл ханамж дүүрэн амьдраад ирэхээр аяндаа орон зай өөрөө тэр квант физикээр эрэг энерги л их болно шүү дээ. Тэгээ эрэг сайхан байх тусмаа эрэг зүйлүүдийг л бүтээгээд явна л гэсэн үг байна. Би нэг судалгаанууд харж ирсэн юм л да. 2012 оноос хойш Америкийн нэгдсэн улсын улс төрийн сонгуульд сошиал хэрэглээг хүмүүс маш ихээр гинт дэлбэрээд маш ихээр хэрэгэлсэн. Exponential өсөлт хийгээд. Тэгсэн чинь нөгөө олон нийтийн дунд хөл мэдээллийн хэрэгслүүд дээр ч юм уу сошиал дээр нөгөө бүгд найрамдах ардчилсан нам хоёрын дэмжигчдэр ингээ бүр хоёр талдаа 89% ингээ гарчаад тэрээс нөгөө дундаа уулзаж нөгөө хөгж сонгогч гэдэг юм баг байх болцсон. Тэгээ бүр ингээ дэргэний тайм болгох хэмжээний болоод байгаа хгүй. Тэгээ өнөөдөр сонгуул одоо Дональд Трампыг ч 2 удаа буудаж чинь гэдэг юм уу те. Тэгэхээр энэ нөгөө сошиал орчин, за сошиал орчин гэж хаад хэд өргөн хэрэглээний техник технологи, софтвер болон хардверийн асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр ийшээ чинь угаасаа өөрөө ингээд маш их хэмжээний хөрөнгө оруулад энийг хүчээр бодлогоор зүтгүүлээд тэгээд сөрөг нөлөөллийг нь одоо манай бизнесийн ч гэсэн юунууд ярьж байгаа байхгүй юу талаас нь ясвартгын талаас энэ бол одоо нийгэмд асар ортой байгаа. Тэгэхээр одоо байгаа энэ угаасаа агентийн онол гэж яриад байгаа тий. Бүгд л одоо тэд нар дотоод аудит хийдэг л билүү та мета компани тий. Тэгэнгүүт тэндээс нөгөө үнцийг асгарах биш өөр масгарч гожж гарч ирээд байгаад нь би ингээд олон судалгаанууд дээр хараад бас асуудалтай байна л да. За хоёрдугаарт одоо 18 хүртэлх насны энэ цаг үеийн хүүхдүүд YouTube-ийн контент үзсээр хагаад за 50% нь бол нөгөө бодит байдал болон visual орчин хоёроо ялхаа байхаар хэмжээний дисордертэй буюу эмгэгчсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өөрийгөө үдцсэн контентол би чаддаг гэж бодоод байх нь шүү дээ тий. Тэр тийм аюултай одоо дисордерууд үүссэн, эмгэгүүд үүссэн. Тэгэнгүүт яг хэд задгаа технологийн эсрэг байх нь айгүй эсрэг байх нь гэх нь хаашийн. Энэ нь өөрөө сөрөг үр дагавар үзүүлж байна бидний амьдрал гэдэг дээр одоо яг шулуухан бодит үнэтэй нүүр тулах хэрэгтэй юм шиг санагдаад. Тийм ер нь яг уу ягаад аргын тал дээр хөгжөөд байгаа улсууд бас дэвшлийг төдийлэн сайн хийж чадахгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирээд байна шүү дээ. Одоо Америк нэгдсэн улс бодлого нь ингээл зүтгээлээ тийм. Америк нэгдсэн улсын дотоод Америк нэгдсэн улсад байршилтай олон улсын дотоод аудитын институт бол шууд хэлсэн шүү дээ. Энэ жил бидэнд аудиторуудаа хувьсан өөрчлөлт чадахгүй бол 2035 он гэхэд ер нь энэ мэргэжил байхгүй болно шүү л гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө шийдлээ одоохондоо хараахан тодорхойлж чадаагүй. Ингээд аргын тал яваад ах юм бол одоо үр дүнг болох нь л гэж байгаа. Байгууллага дээр тэгвэл дотоод аудит нь ямар хэмжээний эрх мэдэлтэй байдгийг гүйцэтгэх захирлын туслах зөвлөх ч юм уу эсвэл одоо тузаас эрх мэдэл шилжүүлж аваад гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг нь зөвлөлт юм уу? Хаана байна шүү дээ эрх мэдлийн. Ер нь агентийн онол ёсороо яаж гарч ирж байгаа юм бэ гэхээр эдийн засгийн харилцаанд өөртөө хуримтлагдсан хөрөнгөө аль нэгэн агент буюу гэрээ гүйцэтгэгчээр дамжуулж өсгөхийн тулд тэр өмчийн эзэн бол нэг хүнийг гүйцэтгэх захирлаараа тавьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хоёрын хоорондын итгэлцэл одоо хоёр хүн өөр хоорондоо үл итгэлцэл байнга л явагдчихэдэг. Гэтэл энэ үл итгэлцлийг бий болохгүй тулд хөндлөнгөөс тэр аудит гэдэг зүйлээр баталгаажуулалт хийлгэж байгаа байхгүй юу? Эзэн гүйцэтгэх захирал хоёр. Тий. Анх бол ингэж үүссэн тогтолцоо. Тий. Тэгэхдээ одоо бол оролцогч тал гэж ярьж байгаа. Оролцогч тал гэдэг дээр хэн орж байгаа бэхээр эзэнчүүл нь гүйцэтгэх захиралч гэсэн орж байгаа. Нөгөөтэйгүр аудитор гүйцэтгэх захиралч вэ, эзэнч вэ тэд нарын захиалгаар аль нэг объект дээр очиж одоо аудит хийж штэ. Тэнд бол ажилчид нартай ажиллаж байгаа байхгүй юу. Гэтэл энэ бүхэн чи өөрсдөө оролцогч тал. Тэгэхээр аудитор хүний ур чадрыг бол би юу гэж харж байгаа гэхээр аль оролцогч талд хамгийн чухал хэрэгтэй цаг үед нь
зөв мэдээлэл өгч зөв шийдлийг тодорхойлуулахад нь л туслах ёстой гэж харж байгаа. Зөвхөн би дээд удирдлагад хэлнэ гэж суугаад иж болохгүй. Тэгвэл цаг алдаа шүү дээ. Зөвхөн гүйцэтгэх удирдлагад хэлнэ гэсэн боломж байхгүй. Харьяаллын хувьд хаана байдаг вэ гэхээр нөгөө эзний доотолд тууцын дэргэд аудитын нэгж бол байгаа. Одоо л тэгж ажиллаж байгаа. Энэ илүү хараат биш байдлыг бол бий болгоход санхүүжилтийг гаргаж байгаа учраас ийм төхөмтэй. Үйлчилгээгээ явуулж явах үедээ мэргэжлийн тэр урд үеиг ямар үед яаж ашигласнараа байгууллагыг зорилгоо биелүүлэхэд нь тусалах уу, байгууллагад илүү үнц нь авчрах уу гэдэг чинь аудиторын ур чадварын асуудал. Тэгэхээр энд ур чадвар гэдэг юм яригдж байна гэдэг чинь аудитор гэдэг хүн бол нэлээд туршлагатай, аливаа зүйлийг мэддэг байж ч тэрийг тухайн цаг үедээ мэдрэмжтэйгээр гаргаж чадах чадвартай байх болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдрэмж гэдэг асуудал яригдж байна гэдэг чинь түрүүний нөгөө миний яриад идэг хүн өөрийнхөө тэр зүнх хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа. Нөгөө тэгвэр ирээдүйд бий болох ойлголтыг өгөх гэж байгаа. Тэгэхээр ирээдүйд бий болгох ойлголтыг өгөхийн тулд зайлшгүй л бас нөгөө аудитор хүнд зөнгөө хөгжүүлэх, шийдлийг тодорхойлох юм зайлшгүй шаардлага үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр квант технологийн аргуудыг бол эзэмсгээс өөр арга байхгүй. Өндөр цалинтай ч гэдэг юм уу, нэг талтай гараад ажилдаг өөр бусад одоо Монголд таньшиг бэлтгэгдэж байгаа тэгээ ёсортгооны талаасаа энэ одоо аудитын дотоод аудитын систем нь ингэж бэлтгэгдэж байгаа одоо стандартын дагуу явж байгаа тимнүүд байна уу? Тэгэхгүй эсвэл нэг талдаа нөгөө тооцоохоо талд гарчаал ингээд тэгтээ эн чинь дандаа улс төр бас өрнөд нь штэ байгууллага дотор нэлээд том асуудалтай. Ер нь яг Эрдэнэтээс ирсний дараа Эрдэнэтийн судалгаа маань өөрөө туршлагын судалгаа байсан. Туршлагын судалгааны загвараа хурж ирээд гэхэд бол онлын судалгааны шалгуурыг тавьсан байхгүй юу. Тэгэхээр дараагийн судалгаа хийх хэрэгтэй байна гэдэг зүйл гарч ирж байгаа юм. Эрдэнэтээс ирсний дараа судалгаа хийгээ сууж хахад бол ажлын саналууд ирж исэн. Тэгэхээр энэ дээр би өөрөө аль ажил нь ач холбогдолтой бэ? Нийтийн төлөө гэдэг тэр зүйлийг эренблэх хэрэгцээ гарч байгаа байхгүй юу. Зөвхөн өнөөдөр би цалингийн төлөө ажиллаад судалгаагаа төр орхих нь чухал уу? Судалгаагаа хийгээд нийтийн төлөө энэ бас өөрхөө Монгол онол дээр суурилсан онолыг гаргаж тавиад аудитыг нийтээрээ бүгдээрээ зөв хийдэг болох нь чухал уу гэдэг ийм асуудал гарч ирж байгаа учраас тэр хоёр дахь замаа сонгоод одоо 3 жил хэрэгтэй судалгаан дээр суурилж байгаа гэсэн үг. Тэгээд судалгаан дээр суурлаад ерөнхийдөө яг энэ яг зөв юм аа гэсэн өөртөө ихтгэл үнэмшил олсон учраас би олон улсын дотоод аудитын институтын Монгол дахь салбар байдаг. Энэ одоо 2016 оноос хойш одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдэнд мэдээлээд ер нь аудиторуудаа түгээе гэдэг бол саналыг тавьсан. Гэтэ яг хөө тэр байгууллага маань нөгөө дүүрээгүй учраас гэдэг утгаар нэг түгэлгүүлэх төрийн бус байгууллага сонирхолгүй байсан. Өөрийнхөө хэмжээнд бол ер нь байгууллагууд дээр очиж сургалтаа хийж байгаа. Хувь аудиторууд өөрсдөө хандаад эхэлсэн. Тэгэхээр хувь шавлангийн сургалт бол авч байгаа. Би илүү нөгөө кабинетийн төвшөнд гэхээс илүү шавлан сургалт авч байгаа. Яагаад гэхээр тухайн хүний яг энэ мэрэгчлэрээ мэрэгшээд зөнгөө хөгжүүлээд амжилтанд хүрэх боломж байна уу гэдгийг хараад байгаа тохиолдолд бол яг энэ чиглэлээр нь илүү ажиллая гэж бодож байгаа. Тэгэх юм бол тэр хүүхэд өөрөө цаашаа өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой, туршлагатай, мэдлэгтэй учраас тэгээ яг нарийн мэрэгжил учраас мэрэгжлийн хүмүүстэй илүү мэрэгжлийнхаа яг сургуулийг төгссөн, ажилласан тодорхой хэмжээний туршлагатай улсуудтай ажиллахад тэр хүний авьяасыг нэхэд бол боломжтой учраас илүү тэгж ажиллаж байгаа. Тий. Нөгөө аудитын цалинжилтыг нь одоо жишээлбэл тухайн компанид ямар хэмжээ мөнгөн үнцийг орсноор нь хувь заадаг ч юм уу тэгж яах тохиолдол байх вэ? Энэ ямар нэгэн зөрчил зарчмын зөрчил гарах уу? Одоо нөгөө хөшүүрэх талаас нь л ажлын сайн хэлэх гэдэг шүү дээ. Зөв. Тийм. Ер нь яг хуу төрийн өмчт үйлдвэрийн газрууд гэрээ байгуулад хүмүүсийн цалин мөнгийг гэрээний дагуу тухайн байгууллагад оруулсан үнцээр нь тодорхойлоод бол өгчөөсөн юм туршлагууд байгаа шүү дээ. Аудиторуудын хувьд тэгж өгч өснийг би бол мэдэхгүй юм байна. Эрдэнэтээс ирсний дараа би бас нөгөө IPO гаргасан компани гэхээр нь би бас орж ажиллаж үзчихсэн л да 3 сар.
Тэгээд яг ажиллаа. За ерөнхийдөө Монголд байдаг IPO гаргасан компаниуд нэг иймэрхүү байдаг юм байна гэдэг. Ерөнхий бас тэнд би нэг туршлага аваад байна шүү дээ. Туршлагаа аваад за ерөн судалгаагаа хийх нь хамгийн зөв шийдэл юм байна гэж судалгаан дээр суусан. Аудитын компани аудиторуудын цалин одоогоос нэг 4-5 жилийн өмнөхийг бодох юм бол харьцангуй бас гайгүй байна гэж анзаарэгдэж байгаа. Одоо зарын мэдээг харахад бол тэгтээ манай ер нь компаниудын захирлуудын сэтгэлгээнд ямар одоо ажлын байрыг тэргүүн игнэнд тавьж байгаа гэхээр санхүүгийн захирлуудаа тавиад байгаа. Тий. Яг нарийн ярих юм бол бараг тэрнээс илүү үнцийг өгдөг одоо албан тушаал нь бол ажлын байрны тэр тодорхойлт бол аудитор байхгүй юу? Яг тэгвэл аудитор шиг байгууллагын үйл ажиллагааг сайжруулдаг, үнцийг нэмдэг, байгууллагыг зорилгодоо хүрэхэд нь тусалдаг. Энэ бүр олон улсын тодорхойлт шүү дээ, тий. Ингээд заасан албан тушаал бол аудитын албан тушаал байхгүй юу? Тэгэхээр тэр яг үүргийг ухамсарлаад тэм хэмжээний гэрээ байгуулахад бол буруудах юм би бол байхгүй л гэж хэлж байгаа. Тий. Аудитор хүн ч гэсэн нэгд гэрээ байгуулсан бол тэрийг ухамсарлаад өөртөө байгаа тий нөөц болцоог 100% ажиллах хэрэгтэй. Тэгэд үр дүн гаргахад үнцнийг байгууллагад нэмэхэд нэг чухал зүйл байгаа. Яагаад аудитор хүн ёс зүйдээр суурлаад байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тэнд өөрөө амин чанар шилжиж идэг. Аудитороор дамжиж тэр үйл ажиллагаан дээр шилжилт явагдаж байгаа байхгүй юу? Энд чинь өөрөө команд явагдаад байгаа байхгүй юу? Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ингэж чадах чадвартай аудитортай бол яг тэр хэмжээнийх нь үнэлэмжийг өгөх хэрэгтэй. Энэ өөрөө яг өгөө авааны зарчим зөв үйлчилж байгаа л гэсэн үг. Тэгтэл амин чанар шилжүүлээд байхад үнэлэхгүй байна гэдэг чинь аудиторт ч гэсэн хохиролтой шүү дээ. Тэр чинь энергич мөчийг тэрийг ухамсарыг бол зөв өрөөж байгаа гараад ирэхгүй шүү дээ. Мэргэжилтээ тэр чинь дандаа сэтгэлийн боловсролоор явдаг ажил гэхээр надад их тийм хүнд ажил юм шиг бас санагдаад байна. Яг хоо дуртай хүмүүс нь бол тэгэл зорилгоо хатагаа хийгээл явж байгаа хэ. Уг нь бол ингээ хүнд туслаад явна гэдэг бол гоё. Яг тэгвэл хүний тэр яг язгуурын юмыг дандаа ингээ гэрэлтүүлж өгчдөг байхгүй. Тэм учраас ерөөсөө ядардаггүй гэх юм уу гэдгийг. Гэхдээ нөгөө хүлээж авч байгаа хүмүүс чинь харилцан адилгүй шүү дээ. Янз бүрийн төвшин. Тий, янз бүрийн төвшин. Тэгэхээр тэр улсуудад юу хэрэгтэй байна? Тэр чинь технологи цаана яваад байгаа байхгүй. Янз бүрийн ажлын байр байгаад байгаа. Тэр хүн чинь инженер биш. Гэхдээ энэ хүний сэтгэл зүй дээр квант сэтгэл судлал гэж байгаа нэг. Энэ хүний тэр сэтгэл зүйтэй харьцаж ямар одоо би энэ хүнд дэмжлэг болох үг хэлжээж энэ хүний дотоод нөөцийг гаргах боломжтой вэ гэдэг дээр л ажиллаж байгаа. Ерөнхийдөө. Тэгэхээр хүний тэр хөгжлийг явуулах нь бүр аудиторын үндсэн үүргүүдийн нэг үт юм уу? Үндсэн үүрэг. Тий. Хүнтэйгээ тулж ажиллаж чадаж гэмээж л гэсэн шүү дээ. Тий. Амин чанар шилжинэ. Тэгэхээр хэцүү ажил учраас өнөөдөр дэлхийд дахинд зөвлөх үйлчилгээ нь 23% баталгаажуулах үйлчилгээ. За энэ хийсэн юм чинь зөв байна, буруу байна. Энэ хуулийн дагуу нийцэж гинэ үгүй байна гэж ингэж баталгаажуулж байгаа үйлчилгээнд 74% байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас олон улсын дотоод аудитын институт зөвлөх үйлчилгээг сайжруулмаар байна. Илүү энэ хоёрын балансыг ядаж бариулмаар байна гэж хэлээд байгаа байхгүй. Балансыг барихын тулд дор хаяж нэг 17-аас 18% хэрэгтэй болчихдог. Дэмнэх үндсэн үүрэгтэй байгаад идэг. Тэр нь 50% ядаж байх хэвээр 25% дээр яваад шүү дээ. 23% дээр. Тэгэхээр одоо таны ямар ч сан дэлхийн нийтэд байгаа дотоод аудиторуудыг, байгууллагуудыг дотоод аудитоор дамжуулаад байгууллагуудаа хамтын хариуцлагатай, нэгдмэл ухамсартай, за ядаж одоо ээж аваа хэмжээнд нэгний харилцах юмаа гэхэд эерэг зөв соёлтой бодлохоор ингэж хөгжүүлж байгаа тэр бодлогын тодорхойлох энэ одоо хүлээлт үүсгэж байгаа судалгааны ажил хизээ бий болох вэ? Хизээ бүтэн болох вэ? Дүүрэх вэ? Өөрийнхөө хувьд бол бас чамгүй яарч байна. Гэхдээ нөгөө эн чинь нэг би түрүүн хэлсэн инновацийн бүтээл учраас салбар шинжилгээ ухаануудын зааг дээр хийгдэж байгаа. Тэгэхээр зөвхөн нэг аудитын шинжилгээ ухааныг судлаад хийгээд байдаг зүйл биш. Одоо би түрүүн хэлдээс квант сэтгэл судлал энэ эрсдлийн удирдлагын бодлогын инновацийн загвар дээр
5 сэтгэлгээний аргыг ашиглаж байгаа. Тэр сэтгэлгээний арга гэдэг чинь өөрөө дандаа тийм 5 хэмжээс. Тэгээ 5 сэтгэл судлалын квант сэтгэл судлалын аргуудыг ашиглаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ мэтчлийн ингээд маш олон шинжлэх ухааны зааг дээр хийгдэж байгаа учраас би одоо маш их уншиж байгаа. Суурьуд тийм. Яг уу өөрөө илүү практик тал дээр ажиллаж исэн хүн учраас надад бас учир дутагдал байна. Одоо юу гэдэг мэдээд байгаа мөртлөө өвөлгөө бичихтэй жоох алдаа гаргадаг ч юм уу, чухал юмсаа гаргаж ирч чадахгүй байгаа ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бол байсан байна. Би одоо өнгөрсөн бас хугацааныхаа юмыг ингээд өөрөө өөртөө анализ хийгээ явуулж байгаа шүү. Хэрэглээ болгочоод идэг. Тэгээд ер нь сайжруулад явж байгаа. Тэгээд яг хуу тодорхой хэмжээнд үр дүнтэй байсан учраас л бодвол энэ жил би бас 2 олон улсын эрдэм шинжилгээний хуралд өгүүлгээ тавьсан. Нэг үндэсний хуралд өгүүлгээ тавиад нөгөө уламжлалын онол арга зүй аргуудаа дотоод аудитын сургалтын хөтөлбөрт оруулъя гэдэг одоо санаагаа твшүүлсэн. Тэг саналаа өгсөн гэсэн үг. Одоо олон улсад өгүүлгээ хэвлүүлэх гээд хичээж ажиллаж байна. Тэгээд өдөртөгч багштайгаа хамтраад хэвлүүлчихвэл тэгэл хэд удаа хамгаалтанд орсон бэ? Хамгаалтанд ороогүй 2 удаа хилцүүлсэн. Тийм. Тэр чинь яадаг вүлээ? Нэг удаа урьдчилсан хамгаалт гээд докторийн хувьд те. Дараа нь үндсэн хамгаалт уу? Тэгэх бах. Тий. Ямар ч байсан тэгтээ намайг олон улсынхаа сэтгүүл дээр өгүүлгээ гаргах шалгуур байгаа. Энэ бол чухал. Тий одоо энэ зуны ажил бол энэ өндөр явж байгаа. Ерөнхийдөө нөгөө шийдлүүд маань тодорхойлогдсон. Загварууд маань гарцсан. Учираас бол бас учиртай. Тий. 3 жил одоо ноцолцсон тий. Тий, ер нь бол яг цэвэр судалгаан дээр бол 3 жил суусан. Тий. За ингээд ямар ч энэ сайхан үнцэнтэй мэдээллүүдийг хуваалцаж яхад одоо талархлаа би ч одоо аудитор хүн биш хэрнээл хуваалцмаар санагтаа тийм. Тэгээд өөс аудитор хүн бол мэдээллийг мэдлэгийг шал өөр төвшөнд гоё тий өгүүлэмжтэй өртөнчтэй хуваалцдаг юм. Ингээд таны хувьд бол одоо яг ингээд өнөөдрийнхөө подкастт ярьж байгаа зүйлсүүд дээр базаад ер нь бол сүүлчийн асуултыг танд өөрт нь одоо үлдээе. Ер нь яг бид нар хүн төрөлхтний нэг хэсэг. Тэгэхээр хүн бүхэн өөрөө хүн гэдэг хүн бол гайхамшигтай бид нар амьтнаас ялгаатай, оюун санаатай, ухамсартай. Тэгэхээр ухамсрын хөгжүүлжил ерөнхийдөө бол амьдрах ёстой. Тэгэхээр энэ ухамсрын хөгжлийг хийхин тулд өөрийгөө таниараа. Тэгээ та өөрийгөө таних юм бол дэлхийг танишуул гэж би хэлмээр байна. Бүгд нь амжилт хүсье. За баярлалаа. За бас цаг 2 цаг төгсчлээ.